Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Бүгдэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаар маань part 2 учраас part 1-ийг сонсчоод энийг сонсохгүй бол бүх зүйл ойлгомжгүй санагдах байх. За өнөөдрийн дугаараар ихэвчлэн шүүх хурлын процесс яригдана. За тэгэхээр шууд гол яриараагаа орцгоё. O.J. Simpson-ийн өмгөөллийн багийн хамгийн гол зорилго нь бол ерөөсөө л прокуроруудын гаргаж ирсэн баримт нотлохоонуудын алдаа дутагдлыг нь илрүүлэхэд бүхий л анхаарлаа төвлөрүүлж исэн. Тэд бол цаг хугацааны дарааллыг албаар эргэлзээтэй болгож тэрч байтугай Никол аюултай хүрээлэлтэй буюу эвгүй хүмүүстэй танилуд байсан. За тэгээд хууль бус байц буюу хар тамхи хэрэгэлдэг байсан байж болцсошгүй. Тэгснэ Лос Анжелесийн цагдаагийн газар баримтуудад буруу хандсан. Зарим зүйлсийг бүр зориуд тавьсан байж магадгүй гэсэн таамаг твшүүлж исэн. Тэд бол цагдаагийн газрын муу нэр хүндийг ашиглаад эргэлзээ төрүүлэхийг зорж исэн. Цагдаа мөрдөгчд бол OJ-ийн байшинд хууль бусаар нэгжлэг хийсэн. За мөн мөрдөгч Вайнатрийн мэдүүлэгт нь OJ-ийн Чикагогийн аялал машины доторх цустай холбоотой мэдээлэл нь буруу байсан гэдгийг бол онцолж исэн. Шүүх хурал болохоос ч өмнө хэвлэл мэдээллээр бол хаа сайгүй цагдаагийн хайхрамжгүй ажиллагааны талаар биччихсэн. За шүүх хуралд бол оролцохоор сонгогдсон байгаа тангарахтны шүүгчид хүртэл тэдгээр нийтлэлүүдийг нь уншсан нь бол автай. Маrsha Clark тангарахтны шүүгчдийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд оролцох юм бол энэ нь тус тэмтэй гэдгийг бол мэдчихсэн. Учир нь гэх юм бол тэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хохирогчтой илүү инэрэнгүү хандна гэж бол бодож исэн. За тэрнээс гадна тухайн үед хар арьстай эмэгтэйчүүд ийм төрлийн гэмт хэргийн золиос болох нь илт өндөр хувьтай байдаг байсныг Marsha Clark бол маш сайн мэддэг байсан. За тэгээд дараа нь Marsha Clark тангарахтны шүүгчдийн зөвлөх Donald Vince-ийг хөлслөөд хэд хэдэн туршилтын шүүх хурал зохион байгуулж арьсны өнгөний маш их ялгарл байгаа гэдгийг нь олж мэдсэн. Хар арьснууд нь болохоор бүгд OJ-ийг цагаатгсан бол цагаан арьстай шүүгчд бүгд буруутай гэж дүгнсэн байгаа. OJ-ийн цус хэргийн газар илэрсэн гэх мэт маргашгүй нотлохоо гаргаж тавихт ч гэсэн ихэнх хар арьстай тангарахтнууд болохоор түүнийг цагаатгах хүсэлтэй хിവэрэ байсан. 900 орчим боломжит тангарахтны шүүгчдийн дийлэнх нь ихэнх үедээ хасагдаад тэгээ үлдсэн хүмүүсийн тал орчим нь хар арьстай тэдний тэгээ 75% нь эмэгтэйчүүд байсан. За үлдсэн хүмүүсийг нь өмгөөллийн тал болон яллах тал нь тус ярилцлага авчиж сонгож шалгаруулсан юм байна. За ерөнхийдөө ийм асуудал дээр бол шүүгч асуулт тавьж сонгодог бол ерөнхий шүүгч Lance Ito аль талуудад асуулт тавих боломж олгосон юм билээ. За энэхүү Lance Ito гэдэг хүн бол ерөнхий шүүгчээр ажиллаж ирсэн хүн болгон бараг мэдж байгаа бах. Яг тухайн үед ингээд арьс өнгөний үзэл эд яригдаад хар арьстай, шар арьстай гэж хоёр туйлтай асуудал маш хүчтэй хөндөгдөжсэн болохоор яг бас ингээд ерөнхий шүүгчээр Аз гаралтай хүн томилсон байсан нь маш тийм зөв шийдвэр юм шиг санагцсан. За үүнээс гадна бол шүүх шинжилгээний хоёр ч ажилтан бас Аз гаралтай хүмүүс исэн. За үндсэндээ бол яг ийм төрлийн томоохон хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилгүй байлгах нь шүүх шударгаар шүүхэд томоохон нөлөө үзүүлдэг. Та нараас сонсч ирсэн бол зарим нэг хэрэг дээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх үүднээс өөр хотод ч юм уу эсвэл өөр мужид хэргийг хянан шийдвэрлэх тохиолдлууд маш их байдаг. Яг тэрний жишгээр бол ерөнхий шүүгчийг бас тийм байдлаар томилсон байж магадгүй гэж бол батсан. За тэгэхээр тангарахтны шүүгчдийг сонгох асуултан дээр болохоор прокурорууд нэр хүнд болон спортын талаар бол их асууж исэн бол OJ-ийн өмгөөллийн багийнх нь энэ хэргийн мөн чанар нь арьс өнгөөр ялгарлан гадуурхахтай холбоотойг онцлоод хар арьснуудын эсрэг ялгарлан гадуурхалтын тухай за тэгээд холимог гэрлэлтийг сайн зүйл гэж боддог хэсэг зэрэг тиймэрхүү төрлийн асуултыг тавьж исэн ба. Бараг өөрсдөө ингээд таалагдаагүй хүмүүсийг зориуд хасгаж байгаа юм шиг асуултууд тавьж исэн гэж хэлж болно. OJ-ийн өмгөөллийн тал тангарахтны шүүгчдийг сонгох зөвлөх хүлсэлсэн. За тэгсэн чинь тухайн зөвлөхийнх нь бичсэн тэмдэглэл нь айгүй нийтдээ байсан. Тэр нь болохоор ингээд залуу, боловсрал багтай
хар ажил хийдэг, хар арьстай. Тэгээ өмнө нь болохоор тангаратны шүүгч болж байгаагүй орлого багтай хүнийг сонгох гэд тэгээ бичсэн байсан. За тэгээ эцэст нь болохоор үндсэн болон одоо сэлгээний тангаратны шүүгчдийн бүрэлдэхүүнд бол нийт 15 хар арьстай хүн багтсан нь өмгөөллийн багт бол мэдээж сайхан мэдээ болж байсан. Энэ дээр нэг сэлгээний тангаратны шүүгчд гэд яригдж байгааг та бүхэн одоо анзаарсан баг. За энэ сэлгээний гэдэг нь болохоор нийт одоо 12 тангаратны шүүгч байх ёстой байдгийн 3 сэлгээний хүн байсан гэсэн үг. Тэгээ зарим тохиолдолд болохоор одоо тангаратны шүүгчид сэтгэл зүйн байдал тавгуурхах ч юм уу эсвэл одоо эрүүл мэндийн асуудлаас болоод шүүх хуралд оролцож чадхаа болчлоо гэсэн тохиолдолд шүүх хурлыг тэр чигтэн зогсоох ч юм уу эсвэл дахиж төлөвлөх гэсэн ийм цаг хугацааны хувьд айгүй тийм алдагдaltaй болчдөг учраас сэлгээний 3 хүн бас одоо давхар оруулсан юм билээ. За тэгээ үүнээс гадна жишээ нь 12 хүнийх нь нэг юм уу 2 хүн хасагдаад за тэгээд талаас их хувь нь прокурорын талд за талаас бага хувь нь одоо өмгөөллийн багт болчих юм бол тэрийг тэнцвүүлэхийн тулд заавал одоо нөгөө 12 хүн байх шаардлагатай байдаг учраас ийм сэлгээний гэсэн 3 хүн бас оруулсан юм билээ. OJ-ийн хэрэгт хамаарах тухайн үеийн Америк нэгдсэн улсын судалгааны үзүүлэлтүүдийг нь харах юм бол Маrsha Clark ч гэсэн энэ бүрэлдэхүүнт нь бол сэтгэл хангалуун байсан. Аль тал ерөнхийдөө өөрсөндөө угаасаа айгүй ихтэй байсан юм билээ. За эцсийн 12 хүний бүрэлдэхүүнт нь болохоор бас айгүй сонин заяа. 8 одоо хар арьстай эмэгтэй, за 1 хар арьстай эрэгтэй, 1 латин гаралтай эрэгтэй, за тэгээд 2 цагаан арьстай эмэгтэй багтсан байсан. За шүүх хурал эхлэхээс өмнө бол шүүгч Ито нэг чухал шийдвэр гаргах ёстой байсан. За тэр нь болохоор прокурорууд OJ-ийн урд нь одоо үйлдэжсэн гэр бүлийн хүчирхийллийн талаарх нотлохоог шүүх дээр хэрэглэхийг зөвшөөрөх эсэх тийм асуудал байсан маа. За Ито бол 911-ийн дуудлага болон Николийн одоо бэртэл гэмтлийн зургуудаас бүрдсэн 59 тохиолдлыг нягтлж үзээд шүүхэд оруулах боломжтойг шийдхийг оролцсон. За прокурорын зүгээс болохоор хэрвээ Никол Браун яллагдагчийн эхнэр байсан гэдгийг тангаратнуудад хилээгүйгээр шүүх юм бол тэр эмэгтэй яагаад ийм хэрцгий байдлаар аллахын золиос болсныг нь ойлгох аргагүй болно. За тиймээс тэд OJ болон Никол хоёрын хүчирхийлэлтэй түүхийг мэдэх хэрэгтэй. Тэгж ойлгосныхоо дараа л тухайн шөнө яг юу болсныг тэд ойлгох болно гэж шүүгч одоо Итод хандаж хэлсэн. За тэгээ прокурорын талын шүүгч Итод хандаж хэлсэн энэ зүйл нь бол маш тийм логиктой санагдсан. Тиймээс 1995 оны 1 сарын 18-нд энэхүү асуудлаар 10 хуудас бүхий дүгнэлт гаргаад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тохиолдлуудын ихэнхийг нь за гэхдээ бол бүгдийг нь биш прокурорт одоо ашиглуулах зөвшөөрлийг нь өгсөн юм байна. За үүнд бол хамгийн ноцтой тохиолдлууд болох 1989 онд зодсон хэрэг болон за 1993 онд 911 руу дуудлага хийсэн нь бол багтсан байсан. За Ито бол эдгээр нотлохоонд хүчтэй гэдгийг тодтогч бичсэн боловч Николийн одоо нөгөө хувийн тэмдэглэлийг нь харамсалтай нь шүүхэд оруулаагүй юм билээ. За учир нь бол тухайн бичвэрийг hearsay буюу одоо зүгээр дам яриа төдий зүйл гэсэн утгаар нь хүлээн зөвшөөрөөгүй. Мэдээж одоо харамсалтай гэдэг байгаагийн учир нь юу гэхээр тухайн тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдсэн зүйлүүд баг одоо бүр тесрэх бөмбөг шиг хүчтэй байхаар байсан. Тухайн тэмдэглэлийн дэвтрийг хассан явдал нь одоо бас нэг том хөшөөрөг болсон гэж мэргэжилтнүүд бол үздэг юм билээ. За шүүх хурлын нээлтийн үеэр прокуроруудын нэг болох одоо Christopher Darden тангаратнуудад хандаад та бүхэн одоо OJ Simpson-ы тухай өөр нэг талыг нь сонсох болно гэж хэлсэн. За энэ бол телевизээр гардаг та бидний бодож байгаа шиг хүн бишээ гэж Christopher Darden хэлээд энэ хүн бол эхнэрээ хүчирхийлдэг дарангуулагч нэгэн Ron болон Николийн алуурчин гэж бол мэдгдсэн байна. За тэгээд Darden үгээ цааш үргэлжлүүлж хэлэхдээ Бандигийн гудамжнаас эхлээд Ford Bronco машинаар нь дамжин Rockingham дахь гэрт нь хүрсэн цусны мөр бол түүний буруутай гэлтгэх нотлохоо. Охиныхоо тоглолтын үеэр OJ Николийн гэр бүлийнхний оройн зоогонд урагдаагүй явдал нь түүний хувьд сүүлчийн цэг болсон. OJ татгалцсан хариу хүлээж авсан. Николийн гэр бүлийнхэн бүгд түүнийг харсан. Бүгд бас тохгүй мэдрэмж авсан. Николч нүүр өгөлгүй татгалзаж тэр явдалч түүний хувьд амьдралынх нь нэг эргэлтийн цэг болсон гэж онцолсон байна. За энэ ярьсан зүйлийг сонсож байгаа хүмүүсийн хувьд бол Christopher Darden-ы мэдэгдэл нь хүчтэй нөлөөтэй байсан. Бүр дэлхийд даяар энэ хэрийг бол угаасаа ажиглаж байсан. Гэхдээ шүүх хурлын шууд дамжуулалт нь одоо бараг зогсох шахсан тэм нэг үйл явдал болсон. За яагаад гэсэн чинь санамсаргүй байдлаар одоо нөгөө түрүүн яриадсан сэлгээний шүүгчдийн царай шууд дэлгэцээр гарсан юм билээ. Тэгээ шүүгч Ито болохоор
богино хугацаанд нэвтрүүлгийг төр зогсоож байгаа. За тэгээ эцэст нь болохоор шүүх хурлыг үргэлжлүүлэн олон нийтэд нээлттэй байлгахаар шийдвэр гаргасан. За тэгээ дараа нь болохоор Marsha Clark шүүхийн танхимд мэдүүлэг өгөхдөө харангуйтаа бараг шууд доторыг өөрхмээр гэрэл зургуудыг слайд ашиглаж үзүүлээд шүүгчдийг бол үнэмшүүлэхийг зорьсон байгаа. Сургаггүй болсон тухайн цаг хугацаанд OJ Никол болон Роныг хөнөөх хангалттай хугацаа түүнд бол байсан гэдгийг нь тайлбарласан. За тэгээд яг хугацааны дарааллыг гаргаж тавьж OJ хаана хинтээ байсан тухай ярьсан. Гэхдээ оройн 10 цаг 15 минутанд нохоо хуцж ирснийг гэмт хэрэг болсон цаг гэж тогтоож хэлсэн нь магадгүй түүний алдаа байсан баг. За яагаад гэхээр тодорхой яг тоочны цаг заасан нь болохоор прокурорын таалыг илүү барьцтай болгоод яг тэр 10 цаг 15 минутанд хэрэг болсон гэдгийг нотлох шаардлагатай болсноос гадна цагийн хувьд уян хатан хандах боломжгүй болсон гэсэн үг. Ер нь бол нэг цаг заалгүйгээр 10 цаг 15 минутаас 10 цаг 30 минутын хооронд ч гэдэг юм уу. Угаасаа харсан гэрч юусоо байхгүйсэн болохоор өөрсдийн таамгийг илүү үнэнд ойр байлгах боломжийг яг тогтоочны цаг минут зааж хэлснээрээ эвгүй тийш нь хандуулсан маа. Гэхдээ бас нөгөө талаас нь харж үзэх юм бол энэ хэрэг дээр прокурорын тал өөрсдийгөө ялагдана гэж огт төсөөлөөгүй байсантай холбоотой хандлага бас байсан. За дэндүү өөрсөндөө итгэлтэй байсан. Тэгээд ч угаасаа нотлох баримтууд нь бүр хангалттай их байсан маа. Marsha Clark аллагын зургнуудыг ч гэсэн дэлгэж харуулж танилцуулсан. За хохирогчдын гэр бүлийнхэн өмнө нь тухайн зургнуудыг харж исэн ч гэсэн дахиж харж байдлал улам бүр дордож эхэлсэн. Marsha Clark тайлбарлахдаа OJ эхлээд Никол руу дайрсан, дараа нь Роныг хашаанд шахаж оруулаад хаашаач зугтах боломжгүй орчинд аваатсан. OJ-ийн Bronco машинаас илэрсэн цус нь өөрийнх нь цустай таарсан. За машины жолооны самбараас олдсон цус нь OJ болон Ронны цустай таарсан. OJ-ийн оймсон дээрх цус нь өөрийнх нь болон Николийнхтай таарсан. Цогцсны дэргэд байсан 12 размерийн гутлын мөр OJ-ийн гутлын размертай бас таарчсан. Marsha Clark хэлэхдээ энэ бол OJ бүх зүйлийг хяналтандаа байлгах гэсэн хамгийн сүүлчийн орлого байсан. Түүнээс болж гим зэмгүй Ron Goldman харамсалтайгаар амь насаа алдсан гэж ярьсан. Тэр түүний залуу насыг эрх чөлөөг өөрийгөө хүндлэх хүндэтгэлийг нь булаасан. Мөн Никол эрх чөлөөгөө олох гэж оролдох үед нь амь насыг нь авсан гэж Marsha Clark бол нэмж хэлсэн байна. За ер нь бол шүүх хурал дээр яригдж байгаа яриа энгийн яриаг бодох юм бол илүү тийм албан ёсных байдаг. Гэхдээ та бүхэнд ойлгомжтой байх үүднээс хитрхи албаны үгийг арай зөөллөөд утгыг нь алдагдуулахгүйгээр хүргэж байгаа гэдгийг дурдах нь бол зүйтэй байх. За тэгээ байж тал өмгөөлийн талаас OJ өөрөө шүүх хурал эхэлж явах үеэр мэдүүлэг өгөхийг хүссэн. Ер нь бол өмгөөлөгчд нь Этод хандсан боловч Marsha Clark хэлэхдээ энэ нь тангарахтны шүүгчдэд өөрийн харизм, алдар нэр хүндтэй байдлаараа бодол сэтгэлийг нь татах гэсэн илт оролдлого гэж мэдэгдсэн болохоор шүүгч Ито энэ үзэл бодолтой санал нийлээд OJ-ийн мэдүүлэг өгч ярихыг нь зөвшөөрөөгүй юм билээ. За харин OJ-ийн олон удаагийн мис заслаас үүдэлтэй сорвчсон өвдгийг нь бол шүүх хурлын үеэр тангарахтнуудад харуулахыг зөвшөөрсөн. За өмгөөллийн багийн зүгээс энэ нь бол OJ нэгэн цагт хүч чадлаар дүүрэн хүн байсан ч гэсэн одоо хоёр хүнийг ялангуяа тэгээ бүр юм залуу бие бэлтэртэй хүчтэй Ron Goldman-ыг дийлэх чадваргүй болсон гэдгийг баталж харуулна гэж бол найдаж исэн. За тэгээ Cochrane хэлэхдээ OJ хүчтэй үе мөчний өрөвсөлтэй байсан болохоор бүр хүзэрч тарааж чадахгүй ухааны юм бол ярьж исэн. Ер нь бол цагдаагийн газарт OJ байцаалт өгч явахдаа би байнга л өсөрч харайж идэх хүн, би чинь хар салхи шиг хөдөлгөөнтэй хүн гэж ярьж исэн. За тэгээ шүүх хурал дээр болохоор өмгөөлөгчдийнх нь хэлснээр бол бараг л хүзэрч тарааж чадхааргүй сул дорой хүн болж хувирч исэн. За тэрнээс гадна OJ бол өөрөө гольф маш төвтэй тоглодог байсан. Чикаго руу гольф тоглох гээд явсан байдаг. Бас түүний эмчийн хэлснээр бол OJ тийм ч сул дорой нэгэн бол биш. Лавл хүн алгах чадал тэнхээтэй гэж мэдүүлсэн явдал нь тэр үе мөчний өрөвсөлтэй энэ гэсэн хамгаалалтыг нь бүрэн нураасан байна. За Cochrane-ийн арьс өнгөн дээр тулгуурласан хамгаалалт түүний нээлтийн мэдэгдлийн ихэнх хэсгийг нь бол эзэлж исэн. Гайхах зүйлгүйгээр тэр бол Мартин Лютер Кингийн үгсээс нь иш татаж энэхүү хэрэг нь шудраг ёсыг эрэх тухай хэрэг гэдгийг нь бол онцолж исэн. Мартин Лютер Кинг болохоор Америк дахь хар арьс иргэдийн шудраг бус байдлын талаар бүх амьдралынхаа туршид ярьж исэн хүн байдаг. За Cochrane бол шүүгчдэд шудраг ёсны төлөө цагаа зориулж байгаад нь талархал илэрхийлээд Abraham Lincoln-ы шүүгчийн үүрэг бол иргэншлийн хамгийн дээд илэрхийлэл гэсэн алдартай иршиллийг бас дурдсан.
За мөн тэр оройн 10 цагаас 10 цаг 15 минутын хооронд болсон аллаг гарсан гэх цагийг ашиглаад OJ-ийн Bronco машин яг тэр үед гэрийнхээ гадаа байсан гэж мэдүүлэх гэрч байгаа гэж хэлсэн ба. За тэр гэрч нь болохоор Сальвадорын иргэн Роза Лопес гэд нэртэй эмэгтэй. OJ-ийн хөршийнх нь үйлчлэгч байсан тийм эмэгтэй юм билээ. За тэгээ Роза Лопес хожим нь бол хэвлэл мэдээлэл түүнийг байнга мөшгөж амьдралыг нь бүр ингээд оронгоор нь эргүүлж сүйтгэсэн гэж бол хэлсэн. Шүүхтэр тэр бол өөрийн мэдүүлгээ хид хідэн удаа өөрчилж бүр ингээд орон гарын юм шиг төөрөлдсөн байдалтай байсан. За эцэст нь тэгээ тангарахтны шүүгчдийн өмнө итгэл төрүүлэхээргүй гэрч гэсэн үндслэлээр хасагдсан байдаг. Тэг тухайн эмэгтэй ингээд ярьж ах үеэрээ би үнэхээр ядарч гин амармаар байна. Би дахиж энэ асуултандууд хариулахыг угаасаа хүсэхгүй байна гэсэн зүйлийг хэлжсэн юм. За түүнээс гадна бол Cochrane бас л өөр гэрчийн талаар дурдсан. Тэр хүмүүс нь болохоор Николийн байшингийн ойролцоо 10 цаг 30 минут орчимд 2 латин гаралтай болон 2 цагаан арьстай эрэгтэйг харсан. Энэ гэрчлэлийг цагдаа болон прокурор ерөөсөө тоогоогүй. Энэ нь болохоор өмгөөлийн талаас гаргаж байгаа таамаглалын нэг хэсэг байсан. За Никол болон Роныг хар тамхины 8-ачид хөнөөсөн байж магадгүй. Харин арьсны үзэлтэй цагдаа нар бол энэ хувилбарыг нь ерөөсөө зориуд үл тоомсорлоод зөвхөн OJ Simpson гэж тэрэндээ өөрсдөө ингээд бат итгээд өөр зүйлийг авч хэлцээгүй. За тухайн сэжиг бүхий хүмүүсийг Николийн байшингаас цухтааж ахыг нь харсан гэж мэдүүлсэн гэрч Мариан гэршээс нь дараа нь болохоор зочд буудалтай холбоотой $23,000 ловер хийсэн хэрэгээр буруутгагдаад тэг өмгөөллийн баг бол түүнийг бас хассан юм билээ. За бас нэг гэрч байсан тэр болохоор Том гэд нэртэй нохоогоо салхилуулж явж байхдаа Николийг оройн 10 цагийн орчимд гэрийнхээ гадаа нэг цагаан эсвэл латин гаралтай тийм эрэгтэйтэй тэрвэрлдээ зогсож ирснийг нь харсан гэж бол мэдүүлсэн. Гэхдээ өмгөөллийн баг бол түүнийг гэрчийн суудалтаа бас оруулаагүй мөлий. Учир нь юу гэхээр түүний санаж байгаа зүйл нь бүдэг байснаас гадна Томи харсан гэж мэдүүлсэн Ford F350 машиныг прокурорын тал OJ-ийн Bronco байсан гэж итгүүлэх боломжтой гэж бол үзсэн байгаа. За Cochrane бол эдгээр шинэ гэрчүүдийг нээлтийн үгэндээ хавчуулж оруулж танилцуулсны дараа прокурорын тал бол үүнийг нь ноцтой ёс зүйн зөрчил гэж нэрлсэн. За тэдний хэлснээр бол өмгөөллийн баг эдгээр гэрчийн талаар уртчлан мэдэгдэл өгөөгүй гинтийн дайралт хийсэн гэж хэлсэн. За тэгээ түүнийхэн дагуу бол шүүгч Ито тухайн мэдэгдлийг шүүхийн баримтаас хасаад тангарахтнуудад тэдгэрийг бол ерөөсө тоогоод хэрэггүй гэж зааварласан байна. Cochrane-ийн нээлтийн үгэнд дурдсан өөр нэг маш хүчтэй мэт санагдах нотлохоо бол тэр Николийн хумсанд орох цус нь OJ-ийнх биш, Николийнх биш, Ron Goldman-ийнх ч гэсэн биш гэдгийг нотолж чадна гэж мэдгдсэн явдал байсан. За тэр бол хэлэхдээ цус байх ёстой газар ерөөсөө цус байгаагүй гэж хэлсэн. За гэхдээ энэ нь ч гэсэн өмгөөлийн талд тус болоогүй. За хожим нь тогтоогдсноор бол тухайн хумсны цэсраар олцсон цус нь гадны халдлага үйлдсэн этгээдийг биш, Николийн өөрийнх нь цус байсан. За тиймээс цагдаа нар бол зориуд үйл тоосон юм шиг ойлголтыг нь хязгаарч чадсан байна. Cochrane-ийн нээлтийн үгэнд дурдсан олон нотлохоо хүчгүй болж хувирсан ч гэсэн шүүх хурлын явцад цочирдмоор баримтууд гарч ирсэн нь тангарахтнуудын хувьд цагдаагийн байгууллага бол үндэ тийм чадваргүй, цаашлаад бүр хүний санаанд орохооргүй хорлонтой гэсэн ойлголтыг төрүүлж эхэлсэн. Тангарахтны шүүгчид бол Sharon Gilbert гэд нэртэй 911-ийн оператор хийдэг нэлээд тийм том биетэй хар арьстай эмэгтэй гэрчээр дуудсан юм билээ. За Sharon Gilbert 1989 оны 1 сарын 1-нд ирсэн 911-ийн дуудлагыг хүлээж авсан хүн байсан. Түүнийг бол мэдүүлэг өгөх үеэр тухайн өдрийн дуудлагын бичлэгийг шүүхийн танхимд бол сонсгосон. За бичлэг дээр бол цаана нь маш тийм чанга дуутай хашгирах чимээ, за бас цохиж алгадж байгаа юм шиг дуу чимээг бол бүгд олж сонссон. 3 минутын дараа гэхэд бол бүгд намжин болоод утасны шовонд тасарсан. Цагдаа John Edwards дуудлагын дагуу явж очиход бол Никол бутан дунд нуугдж задуулсан айж сандарсан байдалтай тэр номыг алнаа гэж хашгирч ирсэн баг. OJ бол эхнэрээ зоцсноо хүлээн зөвшөөрсөн ч гэсэн Edwards түүнийг шууд баривчлаагүй, харин түүнд ингээд хувцас сойлж Bentley машинаараа явах боломжийг олгосон. За яагаад гэдгийг бол тайлбарлахдаа хэвлэл мэдээллийн сөрөг хариу үйлдэлээс айсан гэж өөрөө ярьсан байсан. Cochrane бол Edwards-ыг нэр хүндгүй болгохын тулд тушаал дэвшээгүй байдлыг нь онцлоод тэр өдөрт Никол согтуу байсан гэж үндэслэлгүй мэдгдсэн. За тэгээд ч тухайн өдрийн тайланг бүрэн бүтэн бичээгүй байсан гэж шүмжилжсэн. За өөр нэг мөрдөгч гэрчийн суудалд гарч ирж бас нэг хэрэг явдлыг бол тайлбарлаж Лос Анжелесийн цагдаа нар OJ-ийг дарамтлах байтугай харин ч бүрт нөхөрсөг байдлаар харьцаж Николийг
тийм аимшигтай аратны гарт орхиод явдаг юм шиг дүр зураг бол тод гарч ирсэн. За нэг талаараа энэхүү мэдээлэл нь прокурорын талд ашигтай юм шиг харагдчихсан боловч нөгөө талаараа цагдаа нар ажилдаа одоо ямар муу алдаатай ажилтдсан бэ гэсэн тийм ойлголтыг олон нийтэд дэлгэж харуулж исэн. Бас зүгээрчгүй OJ цагдаагийн хилцийн Зулс сарын баярт нь оролцдог, теннисний талбай, усан бассейн ашиглуулдаг, хүүхдүүдэд нь гарын үсэгтээ бөмбөг бэлгээлдэг. За тэгээд чи Никол цагдаад бүр 7-8 удаа дуудлага өгч ирсэн ч гэсэн тэд өөрсдийн од хөл бөмбөгчийг нэг ч удаа баривчилж байгаагүй явдал байсан. Cochrane цагдаа нарыг бүрч илүү их муу мухагаар харуулах зорилготой байсан. За part 1 дээр бол дурддагдчихсан. Одоо OJ-ийн сайн найз цагдаа байсан одоо нөгөө Ron Ship гэдэг залуу дараа нь гэрчийн суудалд гарч ирсэн байгаа. Уулз даяараа за тэгээ бүр түн бумаараа ингээд нүд цавчлгүй үзээ сууж исэн тухайн үеийн нөхцөл байдлыг Ron Ship дурдахдаа яг л ингээд олны өмнө сийчүүлж, хэрчүүлж, тасдуулж байгаа юм шиг аимшигтай мэдрэмж байсан гэж хожим нь бол ярьсан байсан. За Ron Ship бол баруун Лос Анжелест цагдаа болсныхоо дараа 7 хоногт бүр дор хаяж 2 удаа OJ-ийн гэрт нь бол очдог байсан юм байна. Ron Ship бол OJ-ийн хүү Jason гэд залуу хар тамхины асуудалд орсон байх үед нь бол тусалж исэн юм байна. За түүнээс гадна нэлээд том хөшөөг бейсболын цахиураар эвдэлжсэн гэсэн тийм одоо нөгөө Jason гэд хүүгийнх нь түүх бас байдаг. Тэр олгонд нь нөгөө Ron Ship OJ-д бол тусалж нэг үгээр нь бол түүний хувьд хамгийн сайн цагдаа байсан хүн. Одоо ингээд OJ-ийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхөөр сууж исэн тэр байсан. За Ron Ship-ийн хувьд урд нь одоо архины хамааралтай байсан. За ихэвчлэн ингээд ажлын стрессээс болоод уудаг байсан гэж өөрөө бол тайлбарладаг. Олон ч удаа аимшигтай задуулсан эмэгтэйчүүд бас цогцос зэргийг харж исэн хүний хувьд бол тухайн зүйлүүд сэтгэл зүйд нь асар хүчтэй нөлөөлж гүн шарах авсан гэж бол ярьдаг. За тэгээ сүүлд бол Николийн одоо зэрэмдэглүүлсэн цогцыг харах үед сэтгэлээр одоо маш их унсан. За тэгээд ч ингээд эцсийн эцэст бүх үннийг хэлэх нь одоо ёс зүйн хувьд цорын ганц одоо зөв алхам гэж шийдсэн юм байна. За тэрхүү үнэн гэж байгаа зүйл нь OJ бол Николыг зоддог гэдгийг Ron Ship мэддэг байсан явдал юм байна. Никол Ron Ship-ийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэргэжилтэйг нь бол мэддэг байсан болохоор OJ-ийн учруулсан бэртэл гэмтлийн зургуудыг нь Ron Ship-д үзүүлээд байнга зодуулдаг талаараа одоо ярьж исэн байгаа. Бас Ron Ship гэрчлэхдээ OJ түүнд Николыг алах тухай бүр зүүдэлдэг гэж ярьж исэн гэж мэдүүлсэн. За тийм учраас OJ Ron Ship-д би полиграф тестэнд юусоо ормооргүй байна гэж хэлжсэнийг нь та санаж байгаа. Ron Ship хэлэхдээ Никол өөрлөө нь холбогдоод OJ-д чи ингээд хэлээ тайлбарлаад өгөөч гэж гуйж исэн боловч харин ч бүр эсрэгээрээ OJ-ийн эсрэг одоо гэр бүлийн хүчирхийллийн хэргийг нь хэрэгсэхгүй болгуулахыг оролдож одоо тусалж исэн гэдгээ Ron Ship ярьсан. За Ron Ship өмнө нь болохоор OJ-ийн талд зогсож ирсэндээ маш их гимшдэг гэдгийг одоо хэлж Никол амиа алдсан цагаас хойш тухайн үед хийж чадах бүх зүйлийг яагаад ингэж хийгээгүй юм бэ гэж өөрийгөө зэмлдэг. Тэр бүхэнд маш их харамсдаг гэдгийг хэлсэн. За тэгээд ийм дотны байсан одоо танил нь хүртэл Николд тусалж байгаагүй болохоор эцэстээ тэгээд Никол бол одоо эмэгтэйчүүдийн хамгаалах байранд очиж тусламж ирж исэн байгаа. Танил биш цагдаагийнхан ч гэсэн OJ-ийн талд байсан гэдг нь бол харагддаг. За тэгээд Ron Ship OJ-ийн эсрэг сууж байгаа болохоор өмгөөллийн баг айхтар одоо асуулт асууж эхэлсэн. Чи өөрийгөө OJ-ийн сайн найз гэж ярьсан. Ер нь хамтдаа нэг удаа гольф тоглож үзсэн үү? Хамт ресторанд ороод хооллож исэн үү гэж асуусан чинь Ron Ship үнэхээр одоо хариулж чадахгүй гацаж төгтчих эхэлсэн. За энэ бүх асуултыг бол OJ эртнээс биелдээд тэгээд өөрийнхөө одоо өмгөөлөгчөдтэй хэлсэн байсан нь тодорхой байсан. За Ron Ship үнэхээр ингээд OJ-тэй гольф бол хамт тоглож байгаагүй. Яг хоёулахнаа одоо hangout хийж ресторан орж хооллож байгаагүй гэх мэт одоо ийм энгийн асуултанд Ron Ship гарцаагүй бүдэрнэ гэдгийг OJ бол мэдчихсэн байна. Сайн найзын хэмжээнд OJ-ийг чи мэддгүй юм биш үү? Тэгчээд түүний эсрэг гэрчийн мэдүүлэг өгч суух чинь авцалдаагүй одоо үнэмшилгүй байна гэсэн зүйлийг өмгөөллийн талаас хэлсэн. За ингээд ийм байдлаар бол өмгөөллийн баг Ron Ship OJ хоёр бол үнэндээ тиймч одоо дотн найзууд байгаагүй гэдэгтэр маргаж Ron Ship бол зүгээр нэг алдартанд дурлсан цагтаа OJ-тэй хамт байсан юм шиг дүр эсгсэн гэж мэдэгдсэн байгаа. За харин Ron Ship OJ руу хараад үнэхээр гонигтай байна гэж хэлсэн чинь OJ айгүй тийм сонирн байдалд ороод царай нь одоо илт барааж байгаа нь бол харагддаг. За Shapiro бол түүнийг тэрч тайвшруулахыг оролдож исэн. Яг үнэндээ бол Ron Ship одоо гэрчийн суудлын дээр суугаад үнэхээр ингээд үнэн зүйлийг ярьж исэн.
За хэдийгээр OJ-тэй ирчүүд шиг сайхан нөхөрлөжсэн боловч амиа алдсан Николийн төлөө юу ч хийж чадаагүйдээ гутарч эцэст нь ингээд үннийг ярьсан боловч өмгөөллийн багийнханд ийм байдалтайгаар тонгруулж яаж чадхааргүй өнгөрчээсэн юм байна. За энэ хүн бол баримтат кинон дээр нэлээд олон удаа ярианд гардаг. За бүр уйлаад ярьдаг. За би үнэхээр ингээд OJ-д эр хүнийх нь хуваар ингээд хүндэлтгээ хайртай байсан. Гэхдээ яг үнэндээ Никол тэр хоёрын амьдрал үнэхээр сүрэл шиг байсан гэж бол ярьсан баг бүх үзэгчдэд нэлээд тийм гүн сэтгэл үлдээхээр яриа байсан болов уу гэж бол харагдсан. За Ron Ship-ийн ярианаас нь зүгээр анзаарсан зүйл нь юу байсан гэхээр ингээд OJ гэдэг хүн бол ер нь бол ингээд эрчүүдтэй үнэхээр эр хүн шиг найзалж нөхөрлөд явдаг тийм зантай. Эрчүүдийн нөхөрлөлд ямар нэг асуудал үүсгдэггүй төрлийн хүн юм шиг байгаа. Тэгснэ эсрэг хүүстэнтэй харилцаан дээр угаасаа асуудалтай байсныг нь бол хүн болгон мэдэж авсан. За тэгээ цааш шүүх хурал үргэлжилж хэдэн удаагийн утасны дуудлагыг нийтэд бол сонсгосон. За тухайн бичлэгүүд дээр нь хаалга эвдэлж орсон тухай. За тэгээд нэг дуудлага дээр OJ бараг 13 минутын турш ойролж чаарлж яг тийм галзуурсан хүн шиг хоолойтой бол сонсогдчихсэн. Хүүхдүүд гэж Никол хэлэхэд бол OJ өөдөөс нь ойрлж чи хүүхдүүдтэй анхаарал хандуулдаггүй штэ. Чи тэр хүнтэй бэлгийн харилцаанд орсон бидтэй гэж хэлэх нь бол сонсогддог. За операторт хандаж тэр олон жилийн турш энэ асуудлаас олж ууралж байгаа гэж бол Никол ярьсан байдаг. За тэгээ яг юу болсон гэхээр OJ Никол хоёр албан ёсоор гэрлэлтэд цуцлуулсны дараа нөгөө Месалуна гэдэг рестораныг ажилуулдаг байсан Keith гэдэг залуутай Никол уулздаг болсныг нь OJ мэдчихэд тэрэндээ бүр ингээд багтартлаа уурлаад араас нь бүр ингээд мөрдөж мөшгөөд ресторанд хамт байгааг нь харчаад шууд явж оронгуудаа орилж хашгичаад би OJ Simpson байна. Никол миний эхнэр хിവэрэ байгаа. Та хоёрын ор хүнжилд орсон асуудлыг ч гэсэн би мэднэ гэж хэлжсэн юм байна. Бүр хизээ хаана болж өнгөрснийг нь хүртэл мэдсэн. Тэгээд Keith хожим нь хэлэхдээ OJ Николыг зодож зочид буудлын өрөөнд шүүгэнд төгжчихсэн. Никол OJ-ийг өөр хүүхэнтэй уулзж байгаа эсхийг нь асуусан чинь ууралсандаа зодсон байсан гэж ярьсан. OJ Николыг яаж харагдах, үсээ хэрхэн янзлах, юу өмсөх, хаана байх, хэдэн цагт байх, OJ Simpson-ийн хувьд бол ингээд төгс бүсгүй байх бүх зүйлийг нь заадаг. За бүхий л их сурвалжаас харахад бол OJ өөрөө ингээд олон удаа гэр бүлээс гадуурх харилцаатай олон ч хүүхнүүдтэй явуулдажсэн. Түүний дотор бол жүжигчин Tony Katane гэдэг эмэгтэй хүртэл холбоотой байсан гэж бол бичигдсэн байдаг. Никол бол тэмдэглэлдээ энэ харилцаа өөрийг нь жирэмсэн байх үед болсон гэж бичсэн байдаг. OJ тэр үед бол Николд хандаж чи царай муутай тархан болцсон байна гэж хэлжсэн байгаа. За ингээд энэ зүйлүүд бол үнэндээ шүүх танхимд яригдсан бол маш муухай тийм дормжллуудыг хүн болгон сонсох байсан. Гэхдээ хэдүүлээ бол мэдж байгаа тэрхүү тэмдэглэлийн дэвтрийг шүүх хурал дээр дэлгэж харуулахаас бол татгалцсан. За харин зөвхөн 911-ийн дуудлагын бичлэгүүдийг л сонсгосон байна. Телевизээр үргэлж төгс хүн шиг харагддаг OJ бодит амьдрал дээр яг галзуурсан хүн шиг сонсогдчихсэн. За гэхдээ гол асуудал нь бол тухайн үед дэлхийн нийтийн мэдэхгүй байсан зүйл нь юу гэхээр маш олон Африк Америк гаралтай эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар бол гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвүүл тийм ч юр бусын зүйл биш гэж боддог. Зүгээр л баг айл болгонд хэрүүл уруул зодон цохон байх нь түгээмэл зүйл гэж ойлгодог. За тийм болохоор OJ гэр бүлийн хүчирхийлэл өвөлддөг байсан гэдэг нь түүнийг аллах үйлдсэн гэдгийг батлах албагүй гэсэн тийм ойлголт бол түгээмэл байсан. Тэр нь бол мэдээж маш харамсалтай байсан. За Christopher Darden Николийн эгчийг гэрчээр дуудсан ч гэсэн шүүгч Ито OJ-ийн хүчирхийллийн асуудлыг батлах гэж хит их зүйл шаардж гин гэж үзээд түүний мэдүүлгийн ихэнх хэсгийг нь шүүхийн баримтаас бол хассан бэлээ. За гэхдээ Николийн эгчийн хийсэн зарим зүйл нь бол зөвшөөрөгдсөн. Денис гээд нөгөө эгчийнх нь ярьснаар бол OJ Николыг өргөж жогоод хан руу шидсэн талаар ярихдаа бол нулимсаа барьж чадахгүй уйлж исэн. За хачирхалтай нь гэх юм бол зарим тангарахтны шүүгчид Николийн эгчийн мэдүүлгийг хэтэрхий нэг талыг барьсан гэж үзээд прокурорууд OJ-ийн хувийн амьдрал руу хит дайрсан гэж бол үзсэн. За үүнийх нь улмаас бол OJ бүр ингээд Николыг зоддог байсан түүх нь байсаар байтал гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой шүүхийн баримтууд үндсэндээ хаягдсан. Энэ нь бас маш харамсалтай байсан. За дараа нь бол Cochrane аллах болсон гэх цаг хугацааны дарааллыг эргэлзээтэй болгох зорилгоор гэмт хэргийн газарт байсан хайлж исэн заримгны тухай мөрдөгч Risky-гээс байцааж эхэлсэн. Тэр бол энэ байцаалтаар дамжуулаад 10 цаг 15 минутанд аллах гарсан гэж хэлсэн прокурорын мэдэгдлээс хойш үйлдэгдсэн. Тэгээд ч гэмт хэрэг болж авах үеэр
OJ гэртээ байсан байж мэднэ гэсэн санааг даалд нарийн байдлаар илэрхийлсэн. Бас л Лос Анжелесийн цагдаа нарын доголдолтой алдаатай ажилдаг гэдгийг нь харуулсан. За тэгээ үүнээс гадна Cochrane дахин сэтгэл зүйн тоглоомны арга ашиглаад мөрдөгч Том Lange-ыг байцаахтаа түүнийг Simi Valley-гаар дайрч Николийн байшин руу явсан гэдгийг онцолж дурдсан. За энэ Simi Valley гэдэг газар нь болохоор нөгөө баахан цагдаа нарт задуулсан гэдээсэн Rodney King-ийг зодсон цагдаа нарыг цагаатгсан газар юм байна. За тийм болохоор тухайн нэрийг дурдах төдийд л хүмүүсийг уур бухимдлыг шууд өдөөж чаддаг тийм байдалтай болцсон байсан. Олон хар арьстай Америкчуудын хувьд энэ газар нь Калифорни мужидах арьс өнгөөр ялгарлан гадуурхалтын бүр төв гэгддэг. Тэнд мөрдөгч Lange амьдардаг байсан юм байна. Тэгээ Cochrane бол үүнийг шүүх хуралд хамааралгүй юм шиг байдлаар бүр зориудаар онцолж хэлсэн байна. Cochrane мөн Ланы тухайн асуудлыг хөндөж тухайн үед үнэхээр 9 лан асаалттай байсан юм уу, хөгжим явж исэн юм уу гэж Том Lange-аас асуусан. Тэр дуу нь ямар төрлийн дуу байсан бэ? Романтик хөгжим байсан уу гэж асуусан. За дараа нь бол Cochrane Nicole-д эрэхтэй зочид тогтмол ирдэг байсан талаар ярьж эхэлсэн. За энэ ярианд бол ямар нэг тодорхой нотлохоо байгаагүй ч гэсэн Cochrane бол ухаалгаар тангархтнуудын толгойд Nicole дэндүү задгай амьдралтай эмэгтэй байсан гэсэн сэтгэлдлийг төрүүлжсэн байна. Тэр шөнө бол Nicole-д олон эрэгтэй хүн очиж магадгүй байсан. Мөн тэр хар тамхи хэрэгэлдэг байсан болохоор аюултай хүмүүс ч гэсэн очих гэжсэн байх магадaltaй гэж бол дурдсан байгаа. Cochrane нөгөө Faye Resnick гэдэг Nicole-ийн найзыг гэрчийн судалд дуудах бол боломжтой байсан. За ингэснээр бол шүүгчид Nicole-ийн хар тамхины хэрэглээний талаар сонсож болох байсан. Гэхдээ тэгсэн тохиолдолд Faye өөрөө OJ-д маш тийм дурггүй, бас OJ нэг л өдөр Nicole-ыг ална гэж үргэлж итгэдэг байсан талаараа ярьж эхлэх эрсдэлтэй санагдчихсан байх. За тиймээс бол Cochrane гэрчээр дуудаагүй юм билээ. Харин оронд нь Tom Lange-аар дамжуулаад тухайн Faye гэх эмэгтэй Nicole-тай хэсэг хугацаанд хамт амьдарч байсан гэдгийг нь тогтоож чадсан. Faye гэдэг эмэгтэй болохоор Nicole алуулах үеэр хар тамхинаас гаргах эмчилгээнд байсан хүн гэдгийг part 1 дээр та бүхэнд дурдаж ярьсан байгаа. За хэдүүлээ тэгэхээр дараагийн хэсэг рүү орохоос өмнө нэг зүйлийг та бүхэнд тайлбарлая. За Christopher Darden бол шүүхтээр шүүгч Итогоос nigger гэх үгийг буюу арьс өнгөөр доромжилсан үгийг шүүх хурал дээр ашиглахгүй байхыг шаардаад энэ бол бохир бузрууг ийм доромж гутаан доромжилсан хиллэг шүүх танхимд байж болохгүй. Энэ үг хар арьст тангархтны шүүгчдийн сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлж тэдний байр суурийг өөрчлөх аюултай. Ингэснээр шүүх танхим энэ хэрэг дээр чи аль талд нь байна? Цагаан арьснууд уу эсвэл хар арьст ах дүүс үү гэсэн хуваагдмал байдалд оруулна гэж бол хэлсэн баг. За тэгээ мэдээж энэ асуудал бол Шапирогийн анханасаа тооцоолж исэн төлөвлөгөөнд байсан. Тэр ч утгаараа Cochrane тэрийг нь бол атомын зэвсэг шиг ашиглаж чадсан. Яг үнэндээ бол Christopher Darden бүр жинхэнэ арьс өнгөөр ялгарлагч авилгад идэгдсэн цагдаа нартай тэмцэжсэн тийм прокурор юм бэлээ. Тэгээ энэ хэрэг дээр ингээд OJ-ийн эсрэг буюу хар арьстай хүний эсрэг зогсохоос өөр угаасаа аргагүй болсон. OJ өөрөө бол хар арьстай Америкчууд тусалсан гэх ямар ч тийм түүхгүй зүгээр л өөрийн арьсны өнгийг ашиглаад цагдаа нарын арьс өнгөөр ялгарлсан жинхэнэ хохирогчдын зовлонгоор далимдуулаад ашиг хүртээд сууж байгааг харах бол Christopher Darden-ийн хувьд тэсгээргүй даваа юм шиг санагдчихсэн гэдгээ баримтат киноны үеэр бол дурдчихсан. Бараг л уур хилэнгээ нууж чадахгүй болсон Darden Итод хандаад энэ нь тангархтны шүүгчдийн сэтгэл зүйд өөрөөр нөлөөлнө. Энэ бол туйлын шудраг бус зүйлээ гэж бол хэлсэн байсан. За харин Cochrane би хуульчаар 30 жил ажиллахдаа ийм гайхмаар зүйл сонсч ийсэнгүү. Christopher Darden-ийн хэлсэн үгс нь Африк Америк гаралтай бүх этгээдүүдийг доромжилсан гэж бол үзэжсэн байна. Тэр хэлэхдээ манай тангархтнууд 200 гаруй жилийн турш дарлал донд амьдарсан хүмүүс харин одоо тэд нэг үг сонсоод уурлаж шудраг бус болчихно гэж үзэх нь ёстой шал утгагүй зүйл гэж бол хэлсэн байна. Cochrane бол Christopher Darden-ыг Uncle Tom буюу өөртөө ижилхэн хар арьстай ах дүүсээсээ урвсан хүн болохыг дүрслэхийг хичээж исэн. Christopher Darden үнэндээ огтхонч тийм хүн байгаагүй ч гэсэн Cochrane-ийн хувьд энэ нь Америк даяар хүнд хүрэх сэтгэл зүйн маш ухаалаг маневр байсан байна. Тэгээ ийм байдлаар Christopher Darden-ыг даралж байгаа юм шиг баахан зүйл ярьж ийснаа нэг тийм өмгөөлийн талын ширээ рүү явж очсноо OJ-ийг тэрсэн. За энэ бүх үйлдэл нь бол жинхэнэ жүжигчилсэн тоглолт шиг харагдчихсан. Jeffrey Toobin гэдэг хүний бичснээр бол тэр өдөр шүүх танхимаас гарч явахдаа Cochrane Christopher Darden-ийн хажуугаар нь явж өнгөрөхдөө чимээг өхөн чихэнд нь nigger байж үздэг гэж шивнсэн гэсэн байсан. За үндэ бол Cochrane энэ маргаанд ялсан. Тэр дахиад ч угаасаа ялч чадна. За учир нь гэхээр удахгүй тэр бол хамгийн хүчтэй нокаут цохилтоо хийчихсэн. За тэр нь юу байсан гэхээр шүүхийн танхимд
мөрдөгч Марк Ферменийг дуудаж авчираад арьс өнгөний асуудлынхаа хүзрийг дахиж нэг удаа дэлгэж прокурорын талд маш том хохирол учруулахаар зэгчээсэн байна. 3 сарын 9-нд бол Маша Кларк босч ирээд нийтийн төлөөллөөс мөрдөгч Марк Ферменийг дуудаж байна гэж зарласан. За энэ мөчийн ач холбогдол ямар их байсныг бол бүгд мэдчихсэн. Шүүх хурлын орчинд бол хүмүүс бүр хэдэн сараар энэ тухай ярьцгааж исэн. Марк Фермений сэтгцийн шинжилгээний тайланг олон нийт бол сонссон байсан. За тэгсэн ч тэрэн дээр одоо хэдэн сарын өмнө тэр бол хөдөлмөрийн чадваргүй нийгэм болохыг оролцсон боловч бүтлгүүцсэн. За тэрнээс хойш бол хэвлэл мэдээллийн бай болж өөрөө болохоор хэд их хүч хэрэгэлдэгэ хүлээн зөвшөөрсөн. Эргүүлд гарч ажиллаа хийж явах үеэрээ сэтгэл санааны хямралд орж нигер гэх үгийг хэрэгэлдэг байсан хүн энэ бол яалтчгүй одоо үнэн байсан. За Маша Кларк түүнээс та өөрийнхөө зургийг сонинд гарсныг харсан уу гэж асуусан чинь Фермен өдөр бүр харж байна гэж хариулсан ба. Шүүхтэр ирэхийн өмнө аллагын талаар бараг яриаггүй. Бүх анхаарал бол түүний хувийн амьдрал, хувийн асуудлууд руу чиглэж исэн гэж тэр хэлсэн. Маша Кларкийн асуултын гол зорилго нь гэх юм бол Марк Ферменийг одоо өнгөрсөндөө алдаа гаргасан ч энгийн цагтаа сайн хүн байсныг нь харуулах явдал байсан. За тиймээс Маша Кларк шүүгчдэд хандаж энэ хүн бол сайн хүн, тэр алдаа гаргасан ч урдны адил нэр төртэй цагдаа гэж харуулахыг хичээж исэн. Гэхдээ энэ бүх оролдлого удаачгүй эсэргээрээ эргэж эхэлсэн. OJ-ийн өмгөөлийн тал Марк Фермений сайн хүн гэсэн талыг яг эсэргээр нь дүрсэлж харуулж эхэлсэн. Тэр хизээж сайн хүн байгаагүй, сайн цагдаач байгаагүй, тэр бол тогшин ширүүн зантай, үзэн ядагч нэгэн байсан. Үнэхээр ч хэвлэл мэдээлэлээр Марк Фермений талаар олон нийтлэл одоо гарсны дараа маш олон хүн түүнийг бол мэддэг. Тэр бол одоо арьс өнгөөр ялгарлагч тогшин хүн байсан гэдгийг нь бол гэрчилж ийсэн. За гэрчилсэн хүмүүсийн нэг нь бол Кейлин Белл гэж хүн байсан. За энэ хүн болохоор Марк Ферментэй тааралцсан азгүй хүмүүсийн нэг гэж өөрийгөө бол тодорхойлоод 1994 оны 7 сарын 19-нд Cochrane-д нэг захидал бичсэн байсан. За тухайн захиан дээр нь болохоор анхандаа энэ хэрэг дээр OJ-ийн өмгөөллийн баг арьс өнгөний асуудлыг ашиглаж байгаа гэдгийг нь мэдээд инээдтэй санагдчихсэн. Харин Марк Фермений нэрийг харангуйтаа би бодлоо шууд өөрчилсөн. Өмгөөллийн тал энэ хүзрийг ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Марк Фермен надад би нэг нигер хүн цагаан арьстай эмэгтэйтэй хамт машинаар явж ивэл шууд зогсооно. Ямар шалтгаан хэлэх үү гэж үү? Зүгээр л зохиондоо гэж ярьж исэн. Бас нигер хүмүүсийг нэг дор цуглуулж агаад бүгдийг нь устгахыг хүсэж гин өөр юу ч хүсэхгүй шатаах ч юм уу эсвэл бөмбөгдөх гэж ярьсан талаар нь бичсэн байсан. За Марк Фермен бол хар арьст хүний эсрэг баримт санаанаасаа зохиох ч юм уу баримт тавьж өгөх зэрэг үйлдэл хийх боломжтой хүн гэж бол харагдчихсан. За Лос Анжелесийн цагдаагийн хилцэн албан ёсны гомдол хүлээн авсан бүртгэлд нь нэг хар арьстай оюутан Jarvis Bowers гээд 18 настай байхдаа аавтайгаа одоо хамт кино театр руу явж явах үеэр нь Марк Фермен бол тэднийг зогсоосон одоо нэг тийм хүн байсан. За тэгээд жирийн нэг зам хөндлөн гарсан хууль зөрчсөн үйлдэл гэж бол Марк Фермен үздсэн байгаа. За тэгээ Bowers-ийн хэлснээр бол Марк Фермен түүний хоолойг нь боогоод чамайг алан шүү гэж бол сүрдүүлсэн байна. Мэдээж тухайн зүйл нь хүч хэргэлсэн явдлаас учраас цагдаагийн хилтэст гомдол гаргаад тэгээ тэрнээс нь болоод Марк Фермен одоо нэг өдрийн цалингаа асуулж исэн юм байна. За энэ мэтчлэн Марк Фермен гэх хүний хар бараан түүхүүд нэмэгдсээр исэн. Яг үнэндээ OJ Simpson Николыг алсан уу үгүй юу гэсэн асуудал хөндөгдөж байгаа шүүх хурал ерөөсөө тэр чигтээ ингээд Марк Фермен гэдэг хүний шүүх хурал юм шиг болоо хувирсан. За ингээ энэ бүх дайралтуудын дараа Марк Фермен өөрийн өнгөрсөн үе асуудалтай байсныг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэр бол албан ёсны баримтууд үнэн гэдгийг зөвшөөрсөн. За үүндээ бол тэр сэтгэл зүйн хямралд орсныхоо дараа нэг хэсэг ажилласаа хөндөрч дараа нь буцаад ингээд ажилдаа ороход бол дийлэнх тайлангууд нь ам сайтай байсан гэдэг. За прокурор Danette Myers Марк Ферменийг бол мэддэг хүн байсан. Тиймээс түүнийг одоо сайн мөрдөгч гэж бол хэлсэн. Тэгээ бас одоо ямар нэг байдлаар арьс өнгөөр ялгарлсан ааш авир гаргаж байгааг нь хараагүй гэж мэдүүлсэн. За хамгийн гол нь тэр Myers гэдэг хүн өөрөө хар арьстай хүн байсан. За ингээд энэ Марк Фермен гэх хүнийг бөөнөрөө нухчин дарж байгаа явдал нь прокурорын багийнхны хувьд эрсдэлтэй асуудал болж хувирсан. Гэхдээ Марк Ферменгүйгээр зарим чухал гэрчийн мэдүүлгийг алдах байсан болохоор өөр сонголт угаасаа байгаагүй. За тэр бол OJ-ийн байшинд Беллийг харсан цорын ганц хүн байгаагүй ч гэсэн хамгийн анх одоо Беллийг олсон гэдэг утгаараа өөрийнхөө амьдралын бүхий л муу муухай түүхийг олон нийтийн өмнө дэлгэн харуулах хувь тавилантай ол нүүр тулсан. За шүүх хурлын үеэр бол үнэхээр тийм туухгүй
чадахгүй маш хэцүү байдалтай байгаа нь бол харагддаг. Урд нь тэр бол OJ-ийн байшинд очиж исэн гэдгээ дурдсан. За очисон чинь OJ Николийн бензнийхэн цонхыг нь бейсболын захиураар хах цогцсон байсан гэж хэлсэн. За тэгээ нөгөө захидал бичээд Cochrane руу явуулсан гэдээсэн Kathleen Bell гэдэг эмэгтэйг таних уу гэж асуусан чинь үгүй тийм хүн одоо огт танихгүй гэж хариулсан. Тэгсэн чинь тухайн Kathleen Bell гэдэг эмэгтэй өмнө нь The Larry King Show-нд оролцож исэн Mark Fuhrman-ийн одоо арьс өнгөн дээр суурилсан хэрцгий үг зан авирын талаар бол ярьсан байдаг. За энэ Kathleen Bell гэдэг эмэгтэй гэхдээ яг юу хийдэг, ямар хүн болоод ингээд захидал бичиж тэрийг нь одоо шүүхийн танхимд дэлгэцээр харуулахыг хүлээн зөвшөөрч бас алдартай шоунд ингээд уригдаж оролцсныг нь бол ерөөсөй ойлгоогүй. Эрхэлдэг ажил нь тодорхойгүй, бас ямар ч одоо мэдээлэл ерөөсөй олдоогүй. Гэхдээ Mark Fuhrman-ийн эсрэг хамгийн том дайралтуудыг хийж чадсан тийм хүн байсан. За шүүхтэр Fuhrman бол би нэвтрүүлгийг нь үзсэн. Гэхдээ тэр Kathleen Bell-ийг ерөөсөй танихгүй, надад хандаж бичсэн зүйл нь огт танил санагдаагүй гэж бол мэдвэлсэн. Гэхдээ нэг талаас нь хараад үзэхээр тухайн одоо Kathleen Bell гэх эмэгтэйд худлаа ярих шалтгаан ерөөсөй байгаагүй. Тэгээд ч бусад хүмүүсийн ярьсан яриатай Bell-ийн яриа бол ижилхэн байсан. Mark Fuhrman үнэхээр арьсангоор ялгуурлан харцдаг, хүч хэргэлдэг, нэлээд тийм догшин авиртай хүн байсан. Бас зарим нэг хийсэн үйлдэлээ бол өөрөө ч гэсэн ингээд хүлээн зөвшөөрж исэн байгаа. За Marsha Clark Mark Fuhrman-ийн Bell-ийн тухай хэлсэн зүйлс бусад хүмүүсийн мэдүүлэгтээ таарч байгааг харуулсан. За гэмтгэрийн газарт байсан Mark Fuhrman болон өөр хэд хэдэн цагдаа Николийн байшинд ганцхан Bell байсныг харсан гэж ярьсан байдаг. За Mark Fuhrman бол Marsha Clark-т хэлэхдээ OJ-ийн байшинд очиж Bronco руу харсан чинь дотор нь нэг хүрц болон гялгар уут байгааг харсан гэж ярьсан. Marsha Clark ижил төрлийн гялгар уут гаргаж ирээд Fuhrman-д өгөөд тэр уут яг ийм байсан уу гэж асуусан чинь Fuhrman тийм ээ яг ийм уут байсан гэж хариулсан. За тухайн уут нь бол нэлээд тийм том уут байсан. За гэхдээ эцэст нь тодорхой болсон зүйл нь юу гэхээр бүх Bronco загварын машинууд нэмэлт дугуйнууд зориулаад яг тийм төрлийн ууттай явдаг гэдгийг нь бол мэдэж авсан. За тэгээд OJ хүрзээ үргэлж машиндаа авч явдаг байсан нь нохооны бас цэвэрлэх тийм зорилттой байсан юм байна. За прокурорын тал болохоор энэ хэсэгт шүүгчдийг итгүүлж чадаагүй учраас нэмэлт тайлбар ерөөсөө хэлээгүй. За одоо харин эсрэг талын байцаалтын үе эхлэх цаг ирсэн. За энэхүү байцаалтыг бол өмгөөллийн талаас маш овжин залтай гэдгээрээ алдартай өмгөөлөгч Evelyn Bailey удирдан явуулсан байгаа. За энэ Evelyn Bailey гэх өмгөөлөгчийн намтар түүх нь бол бүр дангаараа прокурорын багийг бүр тэр чигт нь бүр ингээд хуулийн ангийн оюутнуудыг харагдуулж исэн гэж өгөөдсөн маягаар бол дүрссэн байдаг. За хэвлэл мэдээллийнхэнд тэр бол Mark Fuhrman бол Adolf Hitlerтэй зөвлөхөр хэмжээний хүн гэж бараг л одоо дургуутсан, дормжилсан маягаар тодорхойлсон байсан. За ингээд үр дүнд нь хүмүүс шин тесрэлтүүд, шуугаан дэгдэх баримт ил гарна гэж хүлээж исэн. Гэхдээ Mark Fuhrman Evelyn Bailey-гийн асуултуудад бас ингээд хаа очиж маш тайван харуулж нөхцөл байдлыг бол хяналтандаа байлгаж чадсан. Evelyn Bailey Mark Fuhrman-ыг Тэнгисийн цэргийн эсэлтийн төвд ажиллаж байхдаа Kathleen Bell-тэй уулзаж танилцчихсан талаар нь дурдаад дараа нь бол харин 6 сарын 12-ны шөнө болсон аллагын тухай асуултуудыг тавьж эхэлсэн. Та Bell-ийг зориуд тэнд тавьсан уу гэж асуусан чинь Fuhrman тэр үед би бүр OJ Америкт байгаа эсхийг ч мэдэхгүй байсан. Ер нь надад ямар хэрэгтэй гэж тэр Bell-ийг би аваачч тавих уу? OJ магадгүй хөндлөнгийн хөдлөшгүй нотлох баримттай байсан бол би өөрийнхөө карьер, эрх чөлөөгөө эрсдэлд оруулан байж зориуд хин нэгнийг гүтгэнэ гэдэг чинь утгагүй явдлаа гэж хариулсан. Evelyn Bailey цааш нь үргэлжлүүлж та OJ-ийн цустай Bell-ийг ашиглаж Bronco машины эргэн тойронд цус түрхсэн гэсэн боловч за энэ нь бол бодит байдалд нийцэхгүй, хийсвэр за тэгээ хинч сонссон итгэхэд бэр хэм шиг санагдчихсэн. Ер нь бол том зургаар нь ингээд авч үзэх юм бол Mark Fuhrman цустай Bell-ийг аваачиж тавьсан байна уу? Үнэхээр олсон байна уу? Цус түрхээд явна уу байна уу? Үнэндээ чухал биш байсан. Зүгээр л тэр нэг хар арьснуудыг үзий яддаг гэсэн зүйл нь өөрөө маш хүчтэй хүзэр байсан болохоор бусад жижиг сажиг зүйл дээр бол өмгөөллийн баг бүдрэх үгүй нь октоосоо бүр хамаагүй байсан. За тэгээд Evelyn Bailey мэдээж гол хүзрөө дахиж гаргаж ирж арьс өнгөний асуудлыг дахиад одоо хөндөж ирж эхэлсэн. Тэр бол Mark Fuhrman-ийн Тэнгисийн цэргийн эсэлтийн төвд ажиллаж байх үеийг нь дурдж яриад Mark Fuhrman Kathleen Bell-д ямар үг хийснийг нь дурдаад Bell-ийн нэг найз Andrea Terry гэдэг хүнийг дурдаад Redondo Beach-д байдаг нэг баарнд Mark Fuhrman тэрнтэй уулзах үеэрээ хар арьст эрэгтэй, цагаан арьст эмэгтэй хоёр хамт байх нь байгальд харш зүйл гэж хэлжсэн талаар нь ярьсан байсан. Evelyn Bailey мөн өөр нэг гэрч болох хар арьстай Америк за тэгээ Тэнгисийн цэргийн одоо хуучин гишүүн асан Maximo Cordoba гэх хүнийг дурдаад Mark Fuhrman тэр эрэгтэйг nigger гэж дуудсан гэж ярьсан. Marsha Clark яриаг эсэргүүцэж шууд босч ирээд прокурорын тал Cordoba өмнө нь ярилцлаганд оруулсан
асуусан. Тэр Марк Ферменийг ийм үг хэлж байгаагүй, өөрөө ч ийм зүйл ярьж байгаагүй гэж хэлсэн талаар мэдэгдсэн. Харин Эвли Бейли цухалдсан байдалтай шүүгч Итод хандаж би энэ хүнтэй уцаар ярьсан. Кордоба надад Марк Фермений эсрэг гэрчлэн гэдгээ тодорхой хэлсэн гэхдээ Ито байдлыг намжааж болно хангалттай. Хэрвээ тэр дахиад Кордобатай ярилцаж үнэн бодит байдлыг тогтоовол Марк Ферменээс Кордобатай холбоотой асуулт асуухыг нь зөвшөөрнө гэдгийг хэлсэн. 3 сарын 14-нд NBC телевизийн Dateline хөтөлбөрт ноён Максимо Кордоба оролцоод дэлхийн нийтэд Марк Фермен түүнийг нэг удаа Nigger гэж дуудаж исэн. Гэхдээ би Эвли Бейлитэй хизээж тийм зүйл ярьж байгаагүй гэж хэлсэн байсан. Маrsha Clark дараа нь шүүхт мэдэгдэхдээ ийм төрлийн худал мэдүүлэг Америкийн шударга ёсонд зохимжгүй гэж мэдэгдээд харин Эвли Бейли өөрийн үгэндээ зурагдаад Кордобатай өмнө нь ярьж исэн. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой асуудлаар бишээ гэж хэлэх үедээ нүүр нь маш тийм улайцсан гар нь бүр амар чичирсэн байдалтай. Зарим хүн Эвли Бейлиг бараг зүрхний шигдээс болчих үедээ гэж хүртэл бодож исэн ба. Маrsha Clark ч гэсэн сандарч ууралсан байдлыг нь анзаарсан даруйда олонд илт мэдэгдүүлэх зорилготой хэлж байгаа юм шиг чи зүгээр энэ хэрэгээс мултрахгүй энэ бүхний хитрхи олон хүн харж байна гэж хэлсэн ба. Гэтэ харамсалтай нь Марк Ферментэй холбоотой энэ бүх маргаанаас болж хэрэгтэй холбоотой бодит баримтууд нь бол харамсалтай нь бүдгэрч эхэлсэн. За тэгээ бежж Эвли Бейли нэг Ziploc уут гаргаж ирээд дотор нь бол нэг хар Бейли байсан. За харин тэр нь бол OJ-ийн байшингийн гадаа олсон Бейли биш, зүгээр л нэг энгийн Бейли байсан. За тэр шүүхэд хандаад Марк Фермен ийм Бейли авч ууданд хийж аймс дотор нь нууж OJ-ийн байшинд очиж цусаар арчаад дараа нь Кейтлиний байрны хажууд тавьж орхисон байж болно. Дараа нуутыг устгасан ч байж мэднэ гэж хэлсэн ба. Энэ бол онол биш, нотлохоо биш. Эвли Бейли энэ онолыг дэвшүүлсэн ч гэсэн түүнийг батлах нэг ч бодит ерөөсө баримт байгаагүй. Энэ бол ердөө л зохиосон ямар ч утгагүй гэмээр таамагтууд изүүлсэн. Маrsha Clark шүүхэд хандаад энэ бол өмгөөлийн талын зохиосон уран зөгнөл, энэ хэрэгтэй холбоотой ямар ч логик үндэслэл бодит холбоо алгаа гэж бол мэдгдсэн ба. За ийм байдлаар Эвли Бейлигийн байцаалт бараг дууссан. Гэхдээ тэр бол нэг зүйлийг заавал хийх хэрэгтэй байсан. Тэр нь болохоор Nigger гэдэг үгийг дахиж ярианд оруулах явдал байсан. За тэгээд Эвли Бейли Марк Ферменээс та хүмүүсийг дүрслэхдээ Nigger гэдэг үг хэрэгэлдэггүй гэж асуусан чинь үгүй ноёнтон гэж хариулсан. Та сүүлийн 10 жилийн хугацаанд энэ үгийг хэрэгэлсэн үү гэж асуухт нь надад санах зүйл алгаа үгүй гэж Фермен хариулсан ба. Тэгэнгүүт нь Эвли Бейли шахалтаа үргэлжлүүлж Марк Ферменээс энэ үгийг сүүлийн 10 жилд хэрэглээгүй гэдгийг бүрэн нотлох баталгаа гаргаж ирэхийг хичээж та шүүхийн өмнө зөвхөн үннийг хэлэх ёстой гэдгээ мэдж байгаа үсттэй. Үнэхээр сүүлийн 10 жилд ямар ч хар арьстай хүнийг Nigger гэж дуудаж байгаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэхэд нь тийм ээ гэж хариулсан ба. Хэрвээ хин нэгэн шүүхэд ирээд таны эсрэг мэдүүлэг өгвөл тэр хүн нь худалч болох уу гэж асуусан чинь Фермен болохоор тийм ээ тэр худалч болно гэж хариулсан. За энэ бол Эвли Бейлигийн шүүхт дээрх бүр сүүлийн цохилт байсан. За баярлалаа гэж Эвли Бейли хэлээд суудалтаа суусан ба. За Маrsha Clark бол гаднаа тийм маш тайван харагдчихсэн ч гэсэн дотроо сэтгэл дундуур байсан. За яагаад гэхээр түүний талын гэрч Марк Фермен сүүлийн 10 жилд Nigger гэдэг жоохон хараалч гэмээр үгийг хэрэглээгүй байх магадлал бараг угаасаа байхгүй. Эвли Бейлигийн бүх зорилго нь бол Марк Ферменийг худал мэдүүлэг өгч гин гэдгийг нь сүүлийн асуултаараа бараг баталчлаа гэж бол харагдчихсан. За Marsha Clark байж болох хамгийн тайвнараа Марк Фермен Бейлиг олох үедээ хэргийн талаар бараг юу ч мэдээгүй байсныг нь харуулахыг зорьсон. За тэр бол OJ хаана байгааг мэдээгүй, тэнд очисон байсан мөрдөгчүүд ихэндээ OJ өөрөө ч гэсэн ямар нэг хэргийн хохирогч болсон байж болзошгүй гэж бол бодож исэн. Хин нэгэн аллахыг харсан гэрч байсан эсхийгч тэд нар бол угаасаа мэдэхгүй байсан. Хохирогчид яг хизээ амиа алдсныг ч мэдэхгүй. За Бейли дээр илэрсэн цус сүүлд Бронко машины дотор бас олдно гэдгийг тэр үед бол Марк Фермен ерөөсөө огт мэдээгүй байсан гэж хэлсэн. За энэ хэлсэн зүйлс өмгөөллийн талынхны дэвшүүлсэн онол тамгуудаас хамаагүй үнэн дээр сонсогдож байсан. За тэгээд ер нь энэ хэдэн өдрүүдийн Марк Фермений эсрэг Эвли Бейлигийн хийсэн байцаалт амжилтгүй юм шиг харагдчихсэн ч гэсэн за дараа нь бол телевизээр өөртөө маш ихтгэлтэй байдлаар яриа өгч бид Марк Ферментэй хамт булш ухсан тэр өөрөө ухсан булш руугаа үсрээд орсон гэж New York Times-ийн сурвалжлагчид ярьсан байсан. За түүнээс гадна Шапиро телевизийн камерын өмнө гарч ирээд би хизээч арьс өнгөний хүзэр тоглохыг хүсээгүй. Гэхдээ ийм л юм болчлоо. Үүнд харамсаж гин гэж бол мэдэгдсэн. Энэ бүхэн зүгээр л бас л маш том жүжиг байсан. Тэр өдөр яг Марк Фермений хувьд харьцангуй шарах багтаа гарч ирсэн ч гэсэн дараа нь болох үйл явдал түүнийг бүрэн утгаар нь бүр сүрүүлнэ гэдгийг өөрөө ч тухайн үедээ мэдэхгүй явж исэн. Өөрийнх нь өгсөн анхны байцаалт тэрэнд нь маш чухал нөлөө үзүүлсэн маа. За тэгээд дараа нь нөгөө
OJ-ийн одоо зочны байранд нь амьдарч исэн Кейто Кейтлин гэдэг эрэгтэй байцаалтдаг хүүгээрээ нэг сонирхолтой зүйлийг ил олгосон. За тэр бол хэлэхдээ хэрэг гардаг өдрийн оройхон OJ түүний одоо хаалгыг тогшоод задгаа мөнгө байна уу гэж асуусан байна. Тэгээ OJ болохоор ингээд зөвхөн одоо 100-ын дэвсгэртүүдтэй харин ингээд нисэх буудлын руу хөргөж өгөх нөгөө жолоочууд гар цайлахын тулд 5-ын дэвсгэртүүд хэрэгтэй байна гэж хэлсэн юм байна. Тэгээ Кейтлин болохоор зөвхөн $20 байсан. За тэгэхээр нь би ингээд юм мэдгээ явж гин гэд хэлсэн чинь би ч гэсэн хамт явъя гэд нөгөө Кейто Кейтлин хэлсэн ба. Тэгээ тэр хоёр болохоор хамт Макдоналдс руу явсан. За прокурорын хэлснээр бол дараа нь Кейтлин гэртээ хараад OJ аимшигт аллах үйлдэлээр явсан. За энэ шин тойм байдлаар бүрдсэн нотлохоо прокурорын талд нилээд хүчтэй баримт болж исэн. За учир нь гэх юм бол OJ нөгөө Кейтлиний $20 дэвсгэртээр нь бөөргөр авсан мөртлөө задгаа мөнгийг нь Кейтлинд буцаагаад өгсөн байгаа. OJ ингээд анх нөгөө хаалгыг нь тогшоод хэлжсэн гэсэн шүү дээ. Надад задгаа мөнгө хэрэгтэй байна гэд. Тэгээ OJ ингээд задгаа мөнгө хайж исэн юм бол яагаад ингээд задгаа одоо буцааж хариулт мөнгийг нь буцаагаад өгсөн. Прокурорын хувьд энэ нь болохоор OJ-д үнэндээ огт одоо задгаа мөнгө хэрэггүй байсныг нь харуулж исэн. Тэр зүгээр л ингээд Кейто Кейтлиний байрлал нь очиод хэрэг үйлдэлээс өмнө өөртөө ингээд хуурамч алиби бий болохыг оролцсон хэрэг гэж үзэжсэн. За үүний дараа бол Marsha Clark нөгөө лимузингийн жолооч Alan Park гээд хүнийг байцаасан. За Alan Park бол шүүхэд мэддэгдэхтэй 10 цаг 25 минутын үед OJ-ийн байшинд цагаан Bronco байгаагүй гэж хэлсэн. 10 цаг 40 минутанд OJ-ийн хонхыг дарсан ч хинч хаалга нэгээгүй, Bronco ч юусаа харагдаагүй. Тэгээд 10 цаг 52 минутанд тэр бол дарга руугаа залгсан. Тэгээ хэдхэн минутын дараа болохоор тэр OJ-ийн байшин руу алхаад орж байгаа өндөр биетэй одоо хар арьстай эрэгтэй хүнийг бол харсан. За тэгээ Alan Park хаалганы хонх дарах үед нь OJ хариулсан байгаа. За тэгээ Alan Park бас хэлэхдээ OJ-ийн спорт цүнхийг машинд хийхэд туслах гэсэн чинь OJ бити хүргэж түүнийг бол ингээ болиулсан байгаа. Тэгээ прокурорын үзэж байгаагаар бол тухайн цүнхэнд нь OJ одоо Никол болон Роныг алах үедээ өмсчихсэн хувцас хийцэн байсан байж магадгүй гэж таамаглаж байгаа талаар хэлсэн. Alan Park шүүхтэр мэдүүлэхдээ шөнийн 11 цагт лимузингийнхээ толинд харсан чинь харах өнцгийг нь хаасан нэг зүйл байсан. Тэр нь бол одоо цагаан өнгийн Bronco байсан гэж хэлсэн. За тэр бол энэ машин өмнө нь тэнд байгаагүй гэдгийг айгүй тодорхой хэлсэн. За тэгэхээр аллаг гарах үед Bronco байгаагүй. За харин Alan Park-ийн хэлснээр бол том биетэй хар арьстай эрэгтэй OJ-ийн байшингийн үүдэнд харагдсны дараа Bronco тэнд гарч ирсэн. Спорт цүнх яг юу болсон талаар бол бид хизээч мэдэхгүй байж магадгүй гэж хэлсэн. Marsha Clark дараа нь бол James Williams гэдэг эрэгтэйг байцаасан. За тэр эрэгтэй нь болохоор нисэх онгоцны буудлын дээр OJ-ийн цүнхийг шалгасан ачаа зөөгч залуу байсан. За Williams хэлэхдээ Alan Park-ийн лимузин зогссон газартай нь ойролцоо нэг тийм том хогийн сав байсан. Гэхдээ тэр үед нь яг тэнд юу болсон талаар бол тодорхой хараагүй гэж хэлсэн. Marsha Clark энэ мэдээллийг ашиглаад тангарахнуудад OJ тэр цүнхийг тэнд хайсан ч байж магадгүй гэсэн таамагуудыг бодолд нь суулгахыг бол зорчижсэн байна. За тэгсэн чинь өмгөөлийн талын нэг гишүүн болох Carl Douglas босч ирээд ноён Williams 6 сарын 12-нд та ноён Simpson-ыг хогийн савны ойролцоо байсныг огт санахгүй байгаа үстэй гэж асуусан чинь Williams болохоор үгүй би санаж байна. Тэр хогийн савны хажууханд зогсож исэн гэж хариулсан. Тэгээ яг энэ сүүлийн 3 хүний шүүх хурал дээр өгсөн мэдүүлгүүд тийм ч хүчтэй нотлохоо болж чадаагүй ч гэсэн 3 залуугийн гуруулангийнх нь яриа OJ энэ хэргийг үйлцэн гэж цаагаараа мессеж өгч чадхаар юм шиг байсан. За энэ хүмүүст бол яг үнэндээ одоо худлаа ярах эсвэл одоо Николийн талд орж OJ-г эрс буруушаах ямар ч тийм шаардлага, ямар ч тийм хэрэгцээ угаасаа байгаагүй. За дараагийн хэсэг рүү орохоос өмнө Charles Douglas гэдэг өмгөөллийн багийн гишүүний талаар багахан ойлголт өгье. За энэ хүн болохоор тухайн цаг үеийн шилдэг өмгөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор хилэгддэг тийм хүн байсан. За хожим нь болохоор Michael Jackson, Jamie Foxx зэрэг алдарчнуудын өмгөөлөгчөөр нь ажиллаж исэн. Тэгээ бас сая гарсан одоо баримтат кинон дээр одоо бүр хамгийн чухал зүйлүүдийг ярьжсэн тийм гол хүн байгаа. За бас мөрөөдлийн багийн гол хүний нэгээр нэрлэгдсэн өөр нэг өмгөөлөгч бол Barry Sheck гэж хүн байсан. Part 1 дээр бол товчхон та бүхэн танилцуулсан. За тэгсэн чинь энэ хүнийг OJ-ийн шүүх хурлын дараа DNA устгагч гэж хүртэл нэрлэх болсон юм байна. За ер нь бол OJ амьд гарсан да. Энэхүү Barry Sheck гэдэг хуульчид насаараа одоо баг баярлаж талархаж явах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ Barry Sheck гэх хүн чухам яаж DNA устгагч болж хувирсан хэсэг рүү оръё. Тэгээд Sheck гэх нэрээр нь арай товчлоод яриа явъя. За тэгэхээр Sheck довтлохоогоо прокурорын талын криминалист Dennis Funk гэх хүн дээр төвлөрүүлсэн. За part 1 дээр бол Dennis Funk-ийн талаар нэлээд хідэн зүйл бол яригдсан байгаа. За прокурор Hank Goldberg эхлээд Dennis Funk-тай хамт хэргийн газрын нотлохоог хэрхэн цуглуулсан талаар танилцуулсны дараа Sheck бол гол хэсэг
бичлэгт гарч ирсэн. За Шек хэргийн газрын мөрдөн шалгалтанд гарсан алдаа дутагдлыг хилчилж Денис Фанк голчлон өөрийн шинэ хамтрагч Андреа Мацола гэдэг хүнд найдаж исэн гэдгийг нь харуулсан. За Мацола өмнө нь болохоор ердөө 2 хүн хэрэг дээр ажиллаж исэн. Тим туршлагатай хүн байсан. За Шек бол Денис Фангийг тангарахтны шүүхэд өөрийн үүргийн талаар худал мэдээлэл өгсөн гэдгийг хүлээлгэж чадсан. За учир нь бол хамгийн чухал цусны дээжийг цуглуулсан хүн нь бол Денис Фанк биш, харин Мацола байсан байгаа. Шек цааш нь Денис Фангийг гутаахдаа түүний баг Николийн цогц дээр хүнжил тавьснаас болж нотлохоог бохирдуулсан байж болзошгүй гэдгийг нь онцолсон. За цогц дээр юун давуу тавьсан? Энэ давуу хаанаас авчирч тавьсан гэж асуусан чинь мэдгүй гэр дотроос гаргаж ирж тавьсан байхаа гэж хариулсан. За тэгээ яг тухайн үеийн нөхцөл байдлыг зүгээр энгийнээр ойлгох хэрэгтэй байсан. Яг одоо мэрэгжлийн төвшөнд гэх юм бол хэрэг гарсан газарт өөр ямар нэг эд материал аваачиж тавих нь битгий хэл одоо нүцгэн гараараа ингээд хүрэх хөдөлгөөх хориотой байдаг ч гэсэн яг Никол Рон хоёр алуулсан талаар бол маш олон мэдээллийн хэрэгслүүд мэдсэн. Тэгчээд гэрийнх нь бүр ингээд ойр хаваар битүү шаваад камера зүүмлэж бичлэг хийжсэн болохоор яах ч аргагүй тэгээд одоо юм дээрээс нь нөмрүүлсэн гэж бол тайлбарласан байсан. За энэ нь тэгээд бол эцэстээ тэнд ажиллаж исэн бүх шатны мэрэгжилтнүүдийн алдаа болж хувирсан. Ер нь бол энэ Barry Shek гэх хүн магадгүй хамгийн эго өндөртэй хамгийн одоо бүдүүлэг хуйлч байсан юм шиг санагдсан. Учир зүггүй ингээл чанга дуугаар яриагаа ингээл нэг өндөрсгөөл нэг багасгаал Денис Фанк гэ залуу бүр сандраад ингээ эвгүй байдалд орцсон. Яг хөө ингээд өөрийнх нь гаргасан алдаануудыг тэр чигт нь өөрт нь хэлж танилцуулж байгаа ч гэсэн тэрийг нь одоо нэг тийм одоо чи өөртөө ихтэлтэй байна уу гэж буцаад санах гэж оролдтоо чи ингэсэн байлээ шүү дээ чи тэгсэн байлээ шүү гэж өөрөө ч мэдгүй ээжэж ингээ шүүхийн танхимд худлаа яриад энэ бичлэгийг хардаа юу гэж хэлмээр энэ даа гэж нэг тийм харцаараа ингээл цоолч гол байгаа юм шиг айгүй сүртэй ярьжсэн. За тэгээ тийм байдлаар ингээд Шек бол маш нарийн аргачлалаар Денис Фангийн нэр хүндийг бүхэлд нь ингээ шавартай нутгсан. Нотлохоо цуглуулах баг олон алдаа гаргасныг нь бол энэ хүн хэлчихсэн байгаа. Үнэндээ бол Денис Фан нэг удаагийн бэйлийн өмсөлгүйгээр нотлохоог гараараа одоо шууд барьж авсан гэдгийг хүлээлгэж чадсан. Эхэндээ одоо Денис Фанк тэрийг нь өгөөсгсөн ч гэсэн Шек бол бичлэг харуулад энийг хараад юу гэж хэлмээр энэ да гэсэн чинь Денис Фанк тэр нь үнэхээр одоо бэйлэггүй гараараа цустай одоо тогтоог барьж байгаа тийм одоо бичлэг байсан. За мөн Денис Фан гэмтгэрийн газар байхдаа эрзэний бэйлийг ойр ойрхон солиогүй гэдгийг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн. Харин криминалистууд бол үүнийг тогтмол хийх ёстой байдаг. Денис Фанк бас хангалттай цусны дээж авч чадаагүй байж магадгүй гэж хүлээн зөвшөөрснөөс гадна өвжийн унтлахын өрөөнөөс авсан оймс дээр цус байсныг өөрийн нүдээр огт харж байгаагүй гэж мэдүүлсэн. За энэ бол бүрэн утгаараа ингээд сүгэрл байсан. Денис Фанк яг нэг яллагдагч юм шиг бол харагдчихсан. Нэрээ бараг л ингээд Николиг энэ Денис Фанк гэд хүн одоо алдсан юм шиг айтаа харцчихсан. Тэр нь л айгу өрөвдмөр исэн. За тухайн үед Никол Рон хоёр алуулсан гэдгийг уус даяараа мэдсэн. Тэгээ энэ тэндээс баахан зургтынхаа ирээд камернуудаа ингээд зооцсон. Бараг бүх өнцгөөс бүх талаас нь шинжээчдийн хийж байгаа үйл явдлыг нэг нэгэнгүү бичээд байжсэн болохоор тэр бүх хэдэн зуун цагийн бичлэгийг энэ Barry Shek гэдэг хүн бүгдийг нь дахин үзэж суусны эцэст хаана яаж алдаа гаргасан гэдгийг нь бүгдийг нь бичиж тэмдэглэж аваад давхар тэр алдаатай хэсгүүдийн дүрсийг нь аваад Денис Фанк руу дайрахтаа бэлтцсэн байсан. За энэ дээр бол Шек үнэхээр бүрийгээд эхнээсээ дуустлаа ажиллаа гайхалтай хийсэн. Ер нь бол одоо аль хэдийнэ тогтоогдсон нэг зүйл нь юу байсан гэхээр Николийн байшингийн арын төмөр хаалган дээр байсан цус нь өвжийн ДНХ-тэй таарч исэн. За энэ нь бол мэдээж маш чухал нотлохоо байсан. Гэхдээ Шек тэрийг нь өгөөсгээд тухайн цусны дээжийг Денис Фанк гэмтгэрэг гарснаас 2-7 хоногийн дараа очиж авсан. За яагаад ч юм шин цуснаас илүү чанартай ДНХ гарсан байсан. Үнэндээ бол эсрэгээрээ байх ёстой үсттэй. Тэр хаалган дээр туссан байсан цусыг Лос Анжелесийн цагдаагийн хилцээхэн зориуд тэнд аваачиж тусаасан. Тийм болохоор ДНХ шинжилгээний хариу нь тийм гарсан гэж Barry Shek хэлсэн. За хэрэгт бол өвжийг угаасаа сэжгэлжсэн болохоор Чикагогоос буцаж ирснийхэн дараа түүнээс бол цусны дээж авч хэргийн газар байсан цустай харьцуулалт хийхээр болсон. За тэгсэн чинь тэр цуснаас нь нэг туслыг дараа нь аваачиж тусаасан гэж Шек бол хардчихсан нь тийм учиртай байсан. Шек бас дахиад нэг чухал зүйлийг тогтоож чадсан. За эрүүгийн хэрэгээр хүний цусны дээж авах үед бол ихэвчлэн 8 мг хэмжээтэй дээж авдаг юм байна. За тэгсэн чинь өвжийн хэргийг шалгахдаа ашигласан хэмжээ нь бол зөвхөн 6 мг байсан маа. Тэгээ үлдсэн 2 мг цус нь хайцсан бэ. Өвжийн эсрэг хуйлдаанд
хугацаанд тэр 2 мг цусыг нь ашигласан байж болох уу? Мэдээж боломжтой гэж Barry Sheck үзсэн байна. За Sheck бол энэ мэтээр олон хүнийг итгүүлж өөрийн талд одоо ашигтайгаар эргүүлж чадсан. За ингээхийн тулд Dennis Funk гэх хүний ажлын алдааг нь баримттай гаргаж ирээ зогсохгүй нэр хүндийг нь тэр чигтэн унгааж түүн рүү одоо чиглэсэн маш тийм ширүүн довтлогооныхоо дараа олон нийтийн өмнө одоо Dennis Funk-аас уучлал хүртэл гуйсан юм бэлээ. За угаасаа нэг өдрийн асуудал биш. Бүхэл бүтэн 9 өдрийн турш Sheck бол Dennis Funk руу өсчсээр агаад бүх хүнийг өөртөө итгүүлж чадсан. Тэрэндээ ч одоо маш сэтгэл хангалуун байсан. За тэгээ прокурорууд хэлэхдээ Dennis Funk тухайн өглөө хэргийн газрын бусад олон цэгээс сорьц авч агаад хаалган дээрх цусыг анзааралгүй алгассан. Харин цагдаа нар тэр цусыг харсан гэж мэдүүлсэн. Хэрвээ энэ зүйл нь худлаа бол олон цагдаагийн ажилчид нэгэн зэрэг хувилдаанд оролцсон байх ёстой болно. Тэгэхээр бүх хүн үнэхээр тийм авилгач байж чадах уу гэвэл бас л маргаантай. Хаалганы цусны чанарын хувьд гэх юм бол прокурорын тал нотлохдоо Dennis Funk эхний сорьцуудыг хуванцар уутанд хийж агааржуулалтгүй машинд хідэн цагаар хадгалсан нь сорьцнуудын чанар сүргээр нөлөөлсөн. Харин хаалган дээрх цусны дээжийг тэгж хадгалаагүй. Түүнээс гадна прокурорууд зургнууд дээр үндэслэх нь хангалтгүй, томруулсан дүрс хангалттай наривчлалгүй байсан гэж мэдгдсэн. Тэд бас өөрсдийн мэрэгжилтэнг дуудаж хаалганаас авсан дээжинд EDTA гэдэг нэг төрлийн одоо хүчил эд юм байна. Цусны бүлэгнэлийг зогсоож одоо эсийн бүтэц өөрчлөгдөхгүйгээр шинжилгээ хийх боломжтой болгодог тийм одоо бодис эдэг. За тийм зүйл илрээгүй гэж мэдүүлсэн. Өөр нэг шинжээч болохоор маш бага хэмжээтэй EDTA илэрсэн. Гэхдээ энэ нь хүний цуснд байж болох төвшин шинжилгээний шилнээс ирсэн бол илүү өндөр агуулмжтай байх ёстой байсан гэж хэлсэн. За 2 мг цус алга болсон асуудлын тухайд бол шинжээчд хэлэхдээ совилогч цус авахдаа 1-2 мг-ийн зөрүүг тооцохгүй байх нь түгээмэл. 8 мг гэдэг нь стандарт зөвлөмж байдлаар л заагдсан зүйлээ гэж ярьсан. За гисэн эдэж Tom Lange, Vaneter болон Dennis Funk зэрэг хүмүүс бол шүүхийн танхимд бид цус аваачиж тусаасан зүйл байхгүй гэж мэдүүлээд байхад нь хүртэл тангарахтны шүүгчид бол аль хэдийнэ Barry Sheck-ийн тал руу хэлбэсэн байсан. Sheck бол хожим өөрийн тамгаал нь бүрэн үнэмшилтэй биш байсныг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн нотлохоо хэрхэн цуглуулсан нь олон бодит алдаатай байсныг хүндэж чадсан. За Sheck бол хэлэхдээ OJ-ийн цусны дээжийг ашиглаад Николийн байшинт байсан цустай гутлын мөрийг гаргасан гэж мэдгдсэн. За мөн өөр нэг авилгад автсан цагдаа Николийн цусыг аваад OJ-ийн унтлахын өрөөнөөс олдсон оймсон дээр нь дусаасан гэж хэлсэн. За мөн түүнчлэн Mark Fuhrman л Ron Goldman-ийн цусыг OJ-ийн Bronco дээр аваатсан. Эсвэл тэр санамсаргүй байдлаар Bronco машиныг бохирдуулсан байж болзошгүй. Мөн мөрдөгч Vaneter OJ-ийн цусны дээжийг шууд түүний байшин руу авч явсан гэсэн таамгуудыг дэвшүүлжсэн. За энэ нь бол өмгөөлөгч Jeffrey Bailey-гийн өмнө дэвшүүлжсэн таамгаас нь өөр. За Jeffrey Bailey бол хэлэхдээ Mark Fuhrman OJ-ийн Bailey-г ашиглаж Bronco машиныг нь цустай болтол нарьсан гэж ярьжсэн. За энэ дээр гэхдээ нэг асуудал байсан нь юу гэхээр 1995 онд буюу одоо OJ-ийн шүүх хурал болж авах үеэр тангарахтны шүүгчид бараг нийтээрээ DNA-ийн талаар одоо маш бага ойлголттой байсан. Sheck болон өмгөөллийн багийн олон шинжээч гэрчүүдийн мэрэгжлийн хиллэгт нь бүр ингээд ховстуулсан байсан. Мэддэгт мэрэгэн цонхоор мэддгүүд ирээн цонхоор гэдэг шиг уг нь бол ингээд DNA-ийн шинжилгээ гэх зүйл нь хүн төрөлхтний түүхэнд одоо хамгийн амжилттай, хамгийн баталгаатай одоо нотлох баримт болж эрүүгийн хэргийн шүүх хурал дээр хамгийн гол зүйл болж өгдөг. Гэхдээ тухайн үед ингээд харамсалтай нь ойлголт муутай одоо байсан болохоор хэдий шинжлэх ухааны нотлохоо байсан ч гэсэн гүн гүнзгий ихтгэл төрүүлэх хэмжээнд байж чадаагүй. 9 өдрийн турш өдөрт ингээд 8 цагаар толгой өргмээр шинжилгээний дүгнэлтүүд шинжлэх ухаанаар бөмбөгдүүлсэн хүмүүсийн хувьд бол яг л одоо мэрэгжлийн үг хэллэхийн төөрдөг байшин шиг байсан. За тэгээ орж харсан бүх зам эргэлзээ төрүүлэхээр байсан гэж зөвөрлж хэлсэн байлээ. За ингээд энэ бол өдөрт $50,000 үнэтэй өмгөөллийн багийн үйл ажиллагааны нэг хэсэг байсан гэж ойлгож болно. Та бүхэн өмгөөлөгч Barry Sheck-ийг яагаад DNA устгагч гэж нэрснийг нь одоо ойлгосон баг. За сүүлдээ Dennis Funk бараг ажил хийх бүр ингээд амьдрах хүсэлгүй болцсон юм шиг тийм царайтай гэрчийн суудлаас буух үед нь Shapiro түүнийг тэрвэрч Cochrane гар бариад тэгээд одоо шүүх хурлын танхимаас гарч яваа нь харагдсан. Ялагдагч хоёр тийм үйлдэл хийх нь бас л жоохон одоо тэнийг юм шиг санагдсан. За шүүх хурлаас гадуурх нөхцөл байдал OJ-ийн эсрэг болж эхэлсэн. OJ ерөнхийдөө бол цагаан арьстай баян найзуудынхаа дэмжлэгийг алдаж эхэлсэн. Тэр бол Африк Америк хүмүүсийн дэмжлэгийг хүлээж исэн ч DNA-ийн асуудал Sheck-ийн ялалтаас үл хамаарч түүнийг таньдаг олон хүний хувьд бол өмнөгшгөө телевизээр гарч ирж түүнийг хамгаалах мэдэгдэл өгөхөө зогсоосон.
Гэхдээ тангарахны шүүгчид бол Америкийн олон нийтээс тис бүр хөндлөн өөр эсрэг үзэл бодолтой болцсон байсан. Тэд нар болохоор Intercontinental гэж зочид буудалтай тусгаарлагдсан байсан болохоор гадаад орчны уур амьсгал олон нийтийн үзэл бодлыг бараг мэдэхгүй байсан. За иргэдээс сонгогдсон тангарахтны шүүгчид шүүх хурлыг дуусгах хүртэл өөр ямар ч хүмүүстэй харьцахгүй тусгаарлагдаж байдаг гэдгийг бол та бүхэн мэдэх бах. Шүүх хурал 1995 оны 1 сарын 24-нд эхлээд тэгээд 95 оны 10 сарын 3-ны өдөр дууссан юм билээ. Тэгэхээр бараг 8 сар хагас тусгаарлагдсан байдалтай байсан гэхээр нэг бодлыг мэдээж угаасаа хэцүү. Ер нь бол тэр хүмүүс яг ингээд шоронд байгаа юм шиг байсан гэсэн. Шөнийн 11 цагт хин нэгэн ирээд өрөөний дэлгүүрүүдийг нь хурааж авдаг. За тэгээ өглөө 6 цаг 30 минутанд хаалгыг нь онгойлгож өгдөг байсан юм билээ. За тэгэхээр хэдүүлээ хамгийн чухал момент руу оръё. За тэр нь бол мэдээж нөгөө алдартай Бэйлийн асуудал байгаа. Баруун гарынх нь Бэйли болохоор өвжийн байшин, за харин Николийн байшинд бол зүүн гарынх нь Бэйли олдсон юм билээ. Маш ухаалаг мөрдөн байцаалтын ачаар бол цагдаа нар эдгээр маш том хэмжээтэй Бэйли бол маш ховор гэдгийг нь олж тогтоосон. За тэр Бэйли зөвхөн Bloomingdale's дэлгүүрт худалдаалагддаг. За тэгээ мөрдөгч Ванетер тухайн Бэйли зардаг хүнтэй нь холбогдсон чинь тэр нь болохоор та эдгээр Бэйли ямар ховор болохыг мэдэхгүй байна гэж хэлсэн байна. За энэ нь бол мэдээж мөрдөгчдөд сайн мэдээ байсан. Тэд бол цааш нь Николийн кредит картны хэрэглээний түүхийг нь шалгаж үзсэн чинь Никол 1990 оны Зус сарын баярын үеэр Bloomingdale's-ээс тухайн хоспелийг худалдаж авсныг нь бол илрүүлсэн. Тэд бол худалдан авалтын баримтыг нь ч ихсэн олсон юм бэлээ. За Никол болохоор Нью-Йорк хотоос яг тэр хоспелийг худалдаж авсан байсан. Тэр нь зөвхөн 200 ширхэг үйлдвэрлэгдсэн хар хөрөн өнгөтэй XL буюу нэлээд том хэмжээтэй тийм Бэйли байсан. За тэгэхээр зөвхөн OJ-ийн цус тэдгээр дээр байгаа зогсохгүй түүний эхнэр өөрөө энэ Бэйлийг түүнд авч өгсөн байх магадaltaй болж таарч байгаа. За харин хин нэгэн өөр алуурчин яг тийм хоспелитэй байгаад тэр Бэйлийн санаандгүй байдлаар OJ-ийн хуучин эхнэрийн байшинд нь үлдсэн байх боломж бол угаасаа байхгүй. Тухайн Бэйли бол прокурорын багийн хувьд шууд home run буюу бүтэн оноо авахтай адил зүйл байсан. За гэхдээ харамсалтай нь тэд бол энэ боломжооч алдсан байгаа. Christopher Darden шүүх танхимд OJ-ийн тэр Бэйлийг өмсөж үсхийг зөвшөөрсөн. За ингэснээр бол Бэйли OJ-д таарах эсхийг харуулах зорилготой байсан. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй алхам байсан. За учир нь гэх юм бол Бэйли хадгалагдж байгаа хугацаанд хатаж агшсан байх боломжтой. Түүнээс гадна хамгийн тэнэг нь OJ нэг удаагийн эрзэнэн Бэйлийн өмсөөд тэгээд тэрнийхээ дээрээс нөгөө савхан Бэйлигээ өмсөж үтсэн болохоор хоорондоо нөгөөх нь ингээд барьцалтаад өмсгөд хүндрэлтэй байх нь угаасаа ойлгомжтой. Тэгээд тэр нэг чихэж өмсгөд хүндрэлтэй байдлаа шүүгчдэд илүү дөвөөлгөж харуулах ёстой болсон. За Christopher Darden яагаад Бэйлийг өмсүүлэе гэж хүссэн нь бол ойлгомжгүй байт юм байна. Прокурорын багийн бусад гишүүд үүнийг хизээч дэмжээгүй. Гэхдээ Christopher Darden өөртөө итгэлтэйсэн. Хэрвээ шүүгчид OJ алуурчны Бэйлийг өмсөж байгааг харах юм бол түүнийг хэн болохыг ойлгоно гэж бодоод тэрэндээ айгүй итгэлтэй байсан юм билээ. Энэ нь бол ер нь бараг үнсгэлжингийн үлгэр шиг ингээд нөгөө болор шахааг нь угилж өгөөд таардаг шиг Бэйлийг ингээд өнгөт таарна гэж бодсон юм шиг байна. Тэгээ энэ шийдвэрийг нь ч гэсэн хүмүүс нэлээд шүүмжилсэн байдаг. За бас нэг зүйл нь юу байсан гэхээр OJ уян мөчний өрөвслөөс болоод гар нь нэлээд хаавтцсан. Тэгээд шоронд байхдаа OJ эмээ уухаа болсон байж магадгүй. Эмээ уухгүй болохоор угаасаа гар нь улам хаавтдаг гэдгийг бол Christopher Darden ерөөсөө мэдээгүй юм билээ. За тэгээ Marsha Clark уг нь битгий гэж Dardend анхааруулсан боловч аль хэдийн шийдвэрээ тэр бол гаргацсан байсан. Шүүх танхимд өрнсөн энэ үйл явдал бол OJ Simpson-ы хэргийг тойрсон хамгийн их яригдсан маргаантай мөчүүдийн нэг байсан. За ёстой жинхэнэ утгаараа ингээд жүжигчилсэн шоу байсан. Сая Америкчууд за тэгээд дэлхийд даяар 1 тэрбум орчим хүн энэ Бэйли өмсөх агшин бол үзээд Америкт хүн алчаад яаж мултрахыг хардаа гэж сууж байсан ба. Та хинч байсан хамаагүй гол нь мөнгөтэй байхад л болно гэсэн өгүүлбэр одоо хүртэл OJ-ийн хэргийн дүгнэлт үг болж яригддаг. За муучгүй бас хидэн кинонд тоглож исэн туршлагатай хүний хувьд бол яаж Бэйлийн өөрт нь таарахгүй байгаа юм шиг жүжиглэхээ OJ бол угаасаа мэдчихсэн. За нэг удаагийн латекс Бэйли өмсөөд тэгээд эрхий хурууга гадагш нь ингээ гозоолгоцсон Бэйлийг өмсгөж хичээж байгаа юм шиг царайлж аль гарныхаагаа ч өмсөхдөө тийм зовж байгаа юм шиг харагддаг. За Christopher Darden OJ-д хандаад эрхий хурууга битгий хитрхи гадагш нь болгоодэй гэж хэлэхэд нь бол Cochrane эсэргүүцсэн байдалтай. За хараа OJ ингээд хэлсэн үгийг нь бүр ингээ тоогоогүй. Яг л нэг оюуны хомсдолтой хүн дөрвөлжин хэлбэртэй нүхэнд бөөрийнхий мод ингээд цохиж оруулах
амьдралыг оролдож байгаа юм шиг тийм дүр эсгсэн хിവэрэ байсан. За ингээд шүүгч Ито бол эцэст нь OJ-ийг суудалтанд буцааж суулгасан байна. За тэр Бэйлигээ хагас дутуу өмссөн ч дараа нь бол амархан ингээд тайлаа шуу хайцсан. Гинтхэн л Бэйли чанга биш сул юм шиг тийм байдалтай болсон байна. Christopher Darden-ийн хувьд бол энэ нь эцсийн цохилт байсан. За үнэхээр хэцүү байдалд орсон. Хизээж хийх ёсгүй алхмыг хийж өөрийнхөө булшиг өөрөө ухсан хэрэг болсон. Гэхдээ мэдээж болоод өнгөрсөн үйлдэлийг одоо яаж ч яриад угаасаа нэмэргүй. За энэс гадна прокурорын тал бол ахаад нэг бараг бүтлгүүцсэн гэж хэлж болохоор зүйлийг хийсэн. За тэр нь юу байсан гэхээр DNA үс бас одоо мяндсны төвшөнд судалгаа хийдэг мэрэгчлэн Douglas Dietrich гэдэг хүний нотлох баримтуудыг танилцуулсан. Гэхдээ харамсалтай нь бол урд шөнө нь ингээд нөгөө шинжилгээ судалгааг нь хийлгүүлээд маргааш нь гэхэд шүүхтээр авчираад гэрчийн судалт шууд суулгацсан. Өөрөөр хэлэх юм бол урдчлан мэдэгдэлгүйгээр гинэт тэр хүнийг бол авчираад оруулахар болсон гэсэн үг. За тэгсэн чинь Cochrane энэ байдалд нь бухимдаад шүүгч Итод хандаж ийм зүйл байж болохгүй, энэ бол ёс зүйн ноцтой зөрчлөө гэж хэлсэн чинь Marsha Clark хариуд нь хэрвээ энэ чухал нотлохыг сонсохгүй бол амиа алдагсдын ар гэрийнхний хувьд хамгийн том зөрчил болно. Хэрвээ шийтгмээр байвал биднийг бүр намайг л шийтгэе гэж гуйсан байна. За тэгээд шүүгч Ито аль талд нь тааруулж дундыг барьсан шийдвэр гаргасан. За тухайн нотлохооны зарим хэсгийг танилцуулахыг бол зөвшөөрсөн юм билээ. За гэхдээ зөвшөөрч танилцуулсан нотлохоо нь үнэхээр хүчтэй байж чадсан. За тэрийг нь одоо та бүхэнд дурдаад өгье. За мяндсны төвшөнд нарийн судалдаг хүний хийсэн судалгаа болохоор шууд хувцсны ширхэг гэдээ бас яриад явчих. За нэгдүгээрт нь бол Ronnie хөлний дэргэд байсан малгаанаас олдсон үс нь OJ-ийн үс байсан. За хоёрдугаарт Ronnie цамцнаас ч гэсэн OJ-ийн үс олдсон. Гуравдугаарт OJ-ийн байшингаас олдсон бэлэн дээр Николийн үс олдсон. Энэ бүхэн нь бол OJ Николийг газар дунсан байхад нь үснээс нь хойш нь татчихагаад хоолойг нь харгасаар огтолж хөнөөсөн гэсэн хувилбарыг нь баталж исэн. За дөрөвдүгээрт нь бол OJ Caitlynтэй хамт бүүргэр авчаах үед өмссөн байсан цэнхэр хар өнгийн хувцсны ширхгүүд нь түүний Ames, Bailey болон Ronnie цамцан дээр олдсон. 5 дугаарт нь Ronnie цамцны ширхгүүд 2 Bailey дээр хоёулан дээр нь байсан. 6 дугаарт OJ-ийн машины бүрээсийн ширхгүүд хэргийн газар олдсон Bailey болон малгаан дээр нь байсан. За тэгээд Douglas Dietrich тайландаа бол тэдгээр машины бүрээсний ширхгүүд зөвхөн 1993 эсвэл 94 оны загварын Bronco-гоос гарах боломжтой гэж маш тодорхой бичсэн байсан. OJ-ийн одоо унжсэн Bronco нь яг 1994 оны загвар байсан. Гэхдээ хамгийн харамсалтай нь Marsha Clark энэ нотлохоог хитрхи хожуу танилцуулсан учраас шүүх хуралд нэгтгэх боломжгүй болсон. Олон аллагын хэргийн шүүхтэр бол зөвхөн ганц ширхэг баталгаа хүнийг одоо бүх насаар нь шоронд явуулж чаддаг. За гэхдээ энэ хэрэг дээр бол тангарахтны шүүгчид аль хэдийнэ зүгээр л аль туртаагаа сонгох сонголттой болчихсон байсан. За ер нь бол ингээд цус, үс, ширхэг, мяндас хаа сайгүй за тэгээ бүр DNA шинжилгээний хариу хүртэл алуурч нь бүр яхаарахгүй OJ мөн гэд батлаад гараад ирсэн байсан. Үнэхээр баг Америк нэгдсэн улсын түүхэнд бүр ийм их нотлохоотой өндөр түвшний аллагын хэрэг баг байгаагүй. Буруутайг нь нотлох баттай баримт болгон дээр биерээр одоо нэг удаа тэр хүнийг очиж буддаг бол OJ баг будгандаа булагдахаар их хэмжээний хангалттай нотлох баримтуудыг танилцуулсан. Гэхдээ яг прокурорын баг олон алдаа гаргасан байж болох ч гэсэн хэрвээ энэ бүх нотлохооч гэсэн тангарахтны шүүгчдийг итгүүлж чадаагүй бол OJ баг Николийн толгойг нь одоо хутгаар тасдж байгаа бичлэгийг тэдэнд харуулж ижил эцтэй нэгэн итгүүлж чадах байсан бах. За үүндээ бол өөр ямар ч зүйл дэлгэж харуулад шүүгчдийн бодлыг өөрчилж чадхааргүй байсан байсан. За ингээд 1995 оны 7 сарын 6-нд гэхэд нийтдээ бол 92 өдрийн гэрчийн мэдүүлгүүд 488 ширхэг нотлох баримт 34500 хуудас шүүх хурлын бичвэрийн дараа Marsha Clark шүүхийн танхимд ирээд иргэдийн төлөөлөл амарч байгаа гэдгийг зарлаад за үнэхээр ингээд прокурорын тал бол бүр ингээд хамаг хүчээдээ ажиллаж яг жинхэнэ одоо тулаанд орчоод гарч ирсэн хүмүүс шиг туйлцсан янзтай харагдчихсан. Тэгээ байж 7 сарын 7-нд Cochrane-ийн оффис нэг дуудлага ирсэн юм байна. За Сан Францискогийн нэг өмгөөлөгч холбогдсон байсан. За тэгээ тэр хүн болохоор Laura гэд үйлчлүүлэгчтэй. За тэр үйлчлүүлэгчт нь мөрдөгч Mark Fuhrman-тэй хийсэн ярилцлагын одоо дуу бичлэгүүд болох нийтдээ 12 орчим кассет эзэмшдэг гэдгийг нь бол хэлсэн юм байна. За тухайн бичлэг дээр болохоор Mark Fuhrman нэг
nigger гэдэг үгийг хэрэглэж нотлохоо зохиомлоор тавьж исэн тухай, за хэд хүч хэрэгэлсэн тухай, за бас Өмнөд Африкт очмоор байгаа тухайга ярьсан байсан. За тэгсэн чинь Mark Fuhrman аль хэдийнэ ингээд шүүхтэр тангараг өргөөд сүүлийн 10 гаруй жил nigger гэдэг үгийг ерөөсөө хэрэглээгүй гэж мэдүүлж өмгөөллийн баг түүнээс бүр олон удаа та үнэхээр ингээд хэлж байгаагүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэж баталгаажуулж асууж исэн. За тэгээ шүүгчидөө бас л одоо тэнцвэртэй байх хууднаас бүх рекордыг нь биш зөвхөн одоо 2 хэсгийг нь л шүүх танхимд тоглуулахыг нь зөвшөөрсөн юм билээ. Тэгээд тэдгээр бичлэгүүдэд нь үнэхээр nigger гэсэн үг орсон байсан. Зөвхөн 2 хэсгийг тоглуулахад нь тэр дунд нь 41 удаа nigger гэж хэлжсэнээс гадна маш олон удаа хүч хэрэгэлсэн явдлууд бичигдсэн байсан. Cochrane үргэлж олон нийтийн анхааралд зориулж тоглолт хийдэг гэдгээр алдартай байсан болохоор гадаад цугларсан байгаа сэтгүүлчдэд хандаж эдгээр бичлэгийг хориглосон явдал нь гэмт хэргийн шүүх хурлын түүхэнд дэх хамгийн харгас шудраг бус шийдвэрүүдийн нэг гэж мэдэгдсэн байна. Олон нийтэд бол Mark Fuhrman гэдэг хүн жинхэнэ утгаараа Лос Анжелесийн цагдаагийн хилцээний дотор байдаг олон жил нууцлаг явсан араатны бодит жишээ юм шиг харагдчихсан. Хүссэн хүсээгүй цагдаагийн хилтээс Mark Fuhrman-ы шившигтэй байдалтай холбогдож эхэлсэн. За тэгээ эцэст нь бол Mark Fuhrman юу ч яриад нэмэргүй болсон болохоор Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 5 дугаар нэмэлт заалт буюу одоо дуугүй байх эрхээ эдэлж эхэлсэн. Угаасаа ярьж тайлбарлах тусмаа өөрийгөө бүрч илүү их гүн гүнзгий хэрэгт оруулах учраас энээс өөр угаасаа арга байгаагүй. За тэгээд ч дуугүй байх эрхээ эдэлж гин гэдэг нь тэр бол шүүхийн танхимд худал мэдүүлэг өгсөн гэдгээ өөрөө бараг хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлжсэн явдал болсон. Хожим нь тэр бол хэлэхдээ уг нь бол ярмаар байсан ч прокурорын баг ярилцаж болохгүй гэж зөвлөсөн гэсэн бэлээ. За энийг нь бол бүр сүулт дүгнж үзэхдээ бас л нэг алдаа байсан гэдэг юм бэлээ. За хэрвээ түүнийг одоо яриулсан бол бичлэгүүд дээр ярьсан зүйлс нь хэтрүүлэг байсан, бодит байдлаас шал өөр гэж хэлээд нотлох жишээ баримтууд гаргаж болох байсан гэж үздэг. Mark Fuhrman-ыг шүүх танхимаас маш ичгэвтер байдалтай гарч явж байхад OJ одоо ингээ сэтгэл нь амарсан байдалтай шанганд хүртээлээ гэсэн янзтай сууж исэн. Бараг ийм арьсангоор ялгарлан гадуурхагчийн ачаар амьд үйлдэлээдээ гэж дотроо бодож исэн баг. За тэгээд Cochrane бас л эго өндөртэй нэлээд тийм попрох дуртай хүн болохоор телевизийн камерын өмнө бас л гарч ирээд бид бардамж байгаа юм биш. Бидний хэлэхэд байгаа зүйл бол өнөөдөр зөвхөн энэ тойргийн биш бүх Америкийн шударга ёсны хувьд маш ноцтой өдөр тохиолоо. Бид энэ хэрэгээр урагшилж өөрсдийн бүрэн дүүрэн эрхтэй гэж үзэж байгаа цагаатгалын төлөө тэмцэх болно гэж ярьсан. Сүүлдээ бүр нэрэл энэ хэрэг OJ-ийн шүүх хурлуу, Mark Fuhrman-ийн шүүх хурлуу, Nicole Ron хоёрын амиа алдсан хэргийг шүүх гээд байгаа мó? Эсвэл одоо хар арьст, цагаан арьстнуудын хооронд гарсан маргааныг шүүх гээд байгаа мó гэдэг дээрээ тулсан. За хар арьс дээргээд яг Cochrane ярьж байгаа уран цэцэн үгийг дэмжиж тэр хэрээрээ OJ-ийг сулал гэсэн тийм байр суурьтай. За тэгээд ч нийтээрээ шахуу Mark Fuhrman-ыг одоо үзэн ядаж харин шүүх хуралд оролцож байгаа болон хөндлөнгөөс үзэж харж байгаа сая цагаан арьстай Америкууд зүгээр л мэл гайхаж цэлх өгөрсөн янзтай болж хуурсан. Cochrane ч бүр энэ байдлаараа од болсон. Олон нийтийн өмнө гарч зүй бус авир авилга за тэгээ Mark Fuhrman шиг муу цагдаа нарын талаар ихтгэл тавьж OJ бол гажуудсан системийн золиос үүнийг Mark Fuhrman нотолж гин гэж итгүүлж чадсан байна. За тэгээд ярианы ихэнд дурдчихсны дагуу Cochrane-ийн хамгийн том залмих бол хүмүүст одоо энэ хэргийг жинхэнэ гэмт хэрэг байгаагүй юм шиг итгүүлсэн явдал байсан. Тэр бол шүүх хурлыг аллага биш өөр зүйл болгож хувиргасан. Тэрэнд нь одоо хэвлэл мэдээлэлч түүнд тусалсан. Хамгийн гомдмоор исэн зүйл нь юу гэхээр амиа алдсан 2 хүний ар гэр найзууд нь одоо шудраг ёсны төлөө залбирч гашуудаад байж ахт чинь одоо нүдэн дээр нь ингээд бүх зүйл доог тохуу болж хувирч хошин шогийн шоу тоглолт болгон дээр OJ-ийн тухай илгэллүүд гарч 2 хүн хэрцгийгээр одоо алуулсан явдлыг үл тоомсорлсон явдал нь бүрч их бол нэмэгдсэн байгаа. Тэгээ зөвхөн Америкт л ийм зүйл болдог гэж дэлхийд даяараа гайхаж хүлээж авч ирсэн. За тэгээ эцэст нь бол шүүх хурал өндөрлөх болж прокурорын талаас Christopher Darden үг хэлэхдээ Николийн сейфнээс олцсон зүйлсийг дурдж ирсэн байгаа. За Никол бол амьд байхдаа банкнд сейфтэй за тэгээ тэндээ болохоор хит хитэн зүйлийг хийсэн байсныг нь аав нь хүлээж авсан байсан. За тэгээ тэнд нь байсан зүйлүүд нь юу байсан гэхээр за түүний одоо гэрээслэнээсэн за тэгээ OJ-ийн бичсэн уучлал хүссэн загтлууд байсан. Тэгээ задуулсан үеийн хөрч хавцсан тийм нүүрнийх нь одоо зургнууд байсан ба. Тэр өөрийг нь хэн алахыг урдчлан мэдчихсэн. Бүр 1989 онд мэдчихсэн. Тэгээд та бүхнийг ч гэсэн мэдээсэй гэж
хүссэн гэж Christopher Darden хэлсэн байна. За харин өмгөөллийн баг эцсийн үгэндээ маш алдартай өгүүлбэр болох If the glove doesn't fit, you must quit буюу хэрвээ Белли түүнд таарахгүй бол та нар түүнийг цагаатгах ёстой гэж хэлсэн байдаг. Сонсоход энгийн тайлбар юм шиг боловч ард нь асар том мессеж нуугдчихсэн. Cochrane тангарахтны шүүгчдэд хандаж хэлэхдээ таны шийдвэр энэ шүүх танхимын үүдийг давж цааш хальж гарна. Өөрөөр хэлбэл та бүхэн зөвхөн O.J. Simpson-ы төлөө биш, хүний эрхийн төлөө, шударга ёсны төлөө, хүн төрөлхтний төлөө энд ажиллалаа. Энэхүү далд нууцыг зогсоо. Хэрвээ та нар зогсоохгүй бол өөр хэн зогсоох вэ? Цагдаагийн газар зогсоох уу? Прокурорын газар зогсоох уу? Бид өөрсдөө зогсоож чадах уу? Үгүй, зөвхөн та нар л зогсоож чадна. Цагдаа гэж байхгүй, харин ард түмэн л байдаг. Мэдээлэл илгээдэг хүмүүс бол олон нийт өөрсдөө байдгаа гэж хэлснээр Mark Fuhrman-ыг Adolf Hitler-тэй зөвлөж хүмүүс түүнийг зогсоох гэж оролдоогүй гэж ярьсан байсан. Mark Fuhrman-гээ цагдаа хаяа нэг тийм тэнэг зүйл хийдэг, тэнэг зүйл ярьдаг, тэнэг үйлдэл хийдэг байсан хүн одоо ингээд сая еврей болон цөөнхүүдийг хөнөөсөн дэлхийн хамгийн цусд дайныг өдөөсөн хүнтэй зүүрлсэн явдал нь бүр арай л дэндүү хэтрүүлэгтэй болоо явцсан. Тэгээ ямар сандаа бүр ингээд Ron Goldman-ы аав нь сүүлд сэтгүүлчдэд Cochrane-ы тухай яриа өгөхдөө энэ хүн бол хүн төрөлхтний хувьд гутамшиг өвчтөе хүн гэж хэлсэн байсан. Barry Sheck-ийн эцсийн үг нь шинжлэх ухааны онолууд дээр тулгуурласан байсан. Зарим нь бол эргэлзээтэй, зарим нь хит итгэлтэй, зарим нь бол маш тийм зэгцтэй байсан. Цагдаа нар ч алдаа гаргасан, прокурорууд ч алдаа гаргасан гэж Barry Sheck-ийг хэлсэн чинь тухайн үед уг нь Marsha Clark эсэргүүцэхээр оролцсон ч юу ч хийгээд нэмэргүй юм шиг болцсон байсан. За тэрнээс гадна тухайн өдөр Marsha Clark нэлээд тийм хүнд хэлбэрийн шүдний өвчтөе байсан болохоор олигтойч зүйл хийлч чадаагүй өнгөрсөн юм билээ. 1995 оны 10 сарын 2-ны даваа гарагийн өглөө 9 цагт тангарахтны шүүгчид сүүлчийн удаа цугларч шүүх хуралдааныг дүгнэхээр болсон. Олон сарын баримт гэрчлэлийг хилцэн гэдэг удаан үргэлжлэх ёстой гэж хүлээгдэжсэн. За нотлох баримтууд дангаараа асар их хэмжээний бичиг баримт байсан. Ямар сандаа бүр бүгдийг нь тусгай тэрэгэн дээр тавиад оруулж ирж исэн юм билээ. За олон цагийн бичлэг, хурлын протокол ч гэсэн багтжсэн. За тэгсэн чинь тангарахтны шүүгчид 2 цагч хүрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргацсан юм билээ. Бүх хүн бүр ийм хурдан шийдвэр гаргасанд нь цочирдсан. Ялангуяа O.J.-ийн өмгөөллийн багийнхан бүр шоконд орсон баг. За өмгөөллийн баг бол дуудлага хүлээж авсан, прокурорын баг ч гэсэн дуудлага хүлээж авсан. За шийдвэрийг бол өглөө уншиж танилцуулна гэдгийг нь мэдэгдсэн юм. Цагдаа нар хүртэл Өвмэн самуунд бэлтэж эхэлсэн байгаа. За хэрвээ O.J.-ийг гин буруутай гэсэн шийдвэр гарах юм бол асуудал үүсэх эрсдэлтэй байсан. За хар арчнууд бол Өвмэн самуунд дэгдээж, цагдаа нартай мөргөлдөж, цаашлаад гал тавьж, энд тэнд дэлбэрэлт ч гэсэн болж магадгүй гэж тооцоолж исэн юм. За тэгээд яг шүүхийн шийдвэрийг танилцуулах өдөр нь 1995 оны 10 сарын 3-ны өдөр байсан. Шүүхийн гадаа яг л нэг бүр баяр цэнгэн болж байгаа юм шиг уур амьсгалтай, цугласан хүмүүс нь тийм догтлсон байдалтай хит их хөөрсөн харагдчихсан. За тэгээд цагдаа нар бас л хамгаалалтанд бүгд бэлэн болж явган болон морьтой цагдаа нар цугларсан байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс телевиз болон сонин сэтгүүлийн сурвалжлагчид бас очсон байсан. NBC болохоор 4D камер байрлуулсан. Өөр олон улсын сэтгүүлчид өөрсдийн хэлээрээ мэдээлэл дамжуулж хэвлэл мэдээллийнхэн дунд O.J. Simpson ялна гэж бодож исэн хүн тухайн үед л бараг байгаагүй гэдэг. За шийдвэрийг хийсэн дугтууг эхлээд шерифийн орлогч хүлээж авсан. За дараа нь бол тангарахтны шүүгчдийн ахлагч Armanda Cody гэж хүнд дамжуулсан. За шүүгч Ито бол түүнээс баримтын бүрэн бүтэн байдлыг нь шалахыг хүссэн. За бүрэн бүтэн байсан. За тэгээ Ито шүүхийн танхимд анхааруулга өгч яг болох зүйлд саад учруулахгүй байхыг хүсье. Ноён Simpson босоод тангарахтны шүүгчдийн зүг хараарай гэж хэлсэн маа. За ингээд дэлхийд даяар хүмүүс бүр амьсгаа даран хүлээж исэн. O.J.-ийн өмгөөллийн баг босч зогссон. За тангарахтны шүүгчдийн туслах уншиж хэлсэн маа. Бид дээр дурдсан хэргийг хянан хэлэлцсэн тангарахтны шүүгчид шүүгдэгч Oriental James Simpson-ыг Nicole Brown Simpson-ыг алсан нь эрүүгийн хуулийн 197-гийн А зүйл ангид заасан гэмт хэрэг биш хэмээн үзэж цагаатгаж байна гэсэн зүйлийг хэлсэн байгаа. Өмгөөллийн баг сэтгэлээ арай хээж дарж O.J. баг зэрэг инээмсэглсэн байдалтай Cochrane гараараа дээш даллаж O.J.-ийг тэрвэрч хацраа мөрөнд нь нааж чи гэртээ харах боллоо гэж хэлжсэн. За тэгээд дараагийн шийдвэрийг уншиж O.J. Simpson-ыг Ron Goldman-ы амийг хөнөөсөн хэрэгт бас л цагаатгав гэж бичсэн байсан. Ron Goldman-ы эгч нь бүр шийдвэрийг сонсоод ойрлж аавыгаа тэрвэрч харин аав нь яг юу болоод өнгөрчвөө гэсэн байдалтай дээшээ харж ямар нэг зүйл амандаа бувтанж байгаа байдалтай харагдчихсан. За түүний хүүн
ингээд хэрцгийгээр хөнөөгцөн. За тэгээд алуурчин гэж бодож исэн хүн нь хэдхэн метрийн цаана инээмсэглээ зогсож исэн. OJ бол одоо Шапиро руу тонгоож түүний гараас нь натгаж хэлэхдээ чи надад ингэж дуусна гэж анханасаа хэлсэн. Чиний зөв байсан гэж хэлчихсэн. За ингээ эцэст нь бол Oriental James Simpson гэх хүн хоёр хүний амь насыг хөнөөсөн нь тодорхой байхад гин буруугүй гэсэн шийдвэр гарч сул чөлөөтэй нэгэн болсон түүхтэй. За Ron Goldman-ийн ар гэрээхэн, Николын ар гэрээхэн цаашлаад бүр Америкийн олон иргэдийн хувьд энэ түүх шударга ёсны эмгэнэлтэй түүх болж хувирсан. Тухайн өдрийн шүүхийн шийдвэрийг 150 сая америкчууд телевизээр шууд дамжуулалтыг нь үзээд сууж исэн гэсэн судалгаас байд юм билээ. Мягмар гаригийн өглөө байсан ч гэсэн сурагчид одоо хичээлээ тасалдсан, ажилчдын мянган өвдсөн гэсэн шалтгаан хэлж ажилдаа очоогүй, хүмүүс гэртээ шийдвэрийг хүлээж нам сууцгааж исэн. За өдрийн цагаар ингээд хүмүүс бааранд цуглдсан, бөөндөө уунгаа ингээд телевиз рүү харсан, зарим одоо компани үйлдвэрлэл хүртэл зогссон, бүхэл бүтэн улс орны хөдөлгөөн тэр өдөр бол зогссон байсан. Ерөнхийлөгч Bill Clinton бас телевиз үзсэн, Нью-Йорк Times Square дээр одоо олон хүн цуглаад дэлгэц рүү хараа зогсож исэн. Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн одоо нийт хүн амын 57% нь телевизийн өмнө нүд цавчлаггүй сууж исэн. За тэгсэн чинь Барак Обамагийн тангараг өргөх үйл явцыг 37.8 сая хүн, за тэгээ 2015 оны хамгийн одоо их үзэлттэй байсан Super Bowl болохоор 114.4 сая америкчууд үзчихсэн гэсэн мөртлөө OJ Simpson-ийн шүүхийн шийдвэрийг нь 150 сая хүн үзсэн гэхээр бүр ямар амар сенсац болж ирснийг та бүхэн баг ойлгож байгаа бах. За шүүхийн танхимаас шууд гэрлүүгээ харахаар болсон OJ дараа нь бичгээр бэлдсэн мэдээллийг бол түүний хүү Jason одоо шүүгч Итогийн өрөөнд очиж танилцуулсан юм билээ. За тэрэн дээр нь юу гэсэн байсан гэхээр энэ хар дарсан зүйч шиг үйл явдал дууссан сэтгэл амарсан. Одоо миний цорын ганц үүрэг бол гэр бүлээ хамгаалах явдал. Миний амьдралын хамгийн чухал зорилго бол Никол болон Ron Goldman хоёрыг алсан алуурчныг эсвэл алуурчдыг олох явдал. Тэд хаа нэгтээ байгаа. Миний эсрэг чиглэжсэн сөрөг үгсийг үл хамааран цаг хугацааны ирэхээр олон нийт намайг гин буруугүй гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна гэж бичсэн байсан. Яг үүндээ бол одоо аль хэдийн 32 жил өнгөрсөн ч гэсэн бүх хүн OJ-ийг алсан гэдэгт итгэдэг. За тухайн үед бол OJ алаагүй гэж бат итгэжсэн хүмүүсийн бодол ч гэсэн одоо өөрчлөгдсөн байдаг. За ингээ ямар ч тач хэрэг болон шүүх хурлын тухайд гэх юм бол ийм байна. Та бүхэнд чатын одоо ойлгомжтой байлгахаар хичээлээ. Хитрхи одоо сонжуулахгүйгээр хамгийн гол зүйлүүдийг нь дурдсан гэдгийг хэлэх нь бас зүйтэй байх. Зарим нэг зүйлийг нь орхийг гэхээр үнэхээр одоо ярихгүй байх юм бол дутуу юм шиг санагдаад исэн болохоор 8 сар хагасын хугацаанд үргэлжлсэн шүүх хурлын бараг ихэнх хэсгийг нь өнөөдөр ярьлаа. За одоо тэгэхээр хэдүүлээ энэ хэргийн одоо эргэн тойронд үүссэн хамгийн сонирхолтой гэж хэлж болохоор таамаггүй. За бас зарим нэг дараа нь одоо юу болсон талаар яриараа оръё. За хүмүүсийн ярьдгаар бол энэ хэрэг OJ-ийг яллах хэрэг гэхээсээ илүү Rodney King-ийн төлөө хөшөө авалт байсан гэж үздэг юм билээ. Бас прокуроруудын баг эргэлзээ төрүүлэхгүйгээр гин буруутай гэдгийг нь нотолж чадаагүй хэргийг хянаж үзэхэд хангалттай олон бараг л одоо дарж унгахаар хэмжээний нотлохоо байсан ч гэсэн прокурорууд түүнийг зөв ойлгомжтой хэлбэрээр хүргэж чадаагүй гэж үзсэн байдаг. Ялагдсан Marsha Clark болон Christopher Darden нар одоо шүүх хурал дууссаны дараа сэтгүүлчдэд бага хэмжээний спич өгдөг. За тэгсэн чинь Christopher Darden бүр ингээд уйлаад ханцуугаараа нүрээ дараад одоо уйлж байгаагаа харуулахгүй гэд камернаас холтож байгаа нь бол харагддаг. За тэдний хувьд бол үнэхээр ингээд сөрөг ингээд махчин амьтдад бөөнөрөө уурж тастуулаад үлдсэн юм шиг тийм байдалтай байсан. Өөрсдийн гартаа оруулсан баримт нотлохоондоо хитрхи их найдсан болохоор зүгээр тэгээд эсрэг талынхаа одоо арьс өгний хавханд нь ороод ялагдчихна гэж бол юусаа бодоагүй. Угаасаа ч юу н хэргийн нотлохоо OJ-ийг шууд одоо шорон руу илгээхэд бол хангалттай байсан ч гэсэн прокурорын талын багахан сул тал дээр нь өмгөөллийн баг бол одоо сайхан гуйлж чадсан. За сүүлд тэгээд OJ-ийг өмгөөлж исэн хуульчдын зарим нь одоо OJ үнэндээ Никол Рон хоёрыг алдсан гэж боддог гэсэн шуум хүртэлтэй ийдсэн. За шүүх хурал угаасаа дууссан болохоор тэд нар тэгж бодлоо ярьлаа гэдэг угаасаа ямар ч нэмэр байхгүй. За Mark Furman-ыг шүүхтээр худал мэдүүлэг өгсөн хэрэгээр Лос Анжелесын цагдаагийн хилцээс халаад яллагдагчаар тэгээд татсан юм билээ. Дараа нь тэр болж өнгөрсөн одоо бүхнийхээ талаар ном бичиж баггүй одоо ашиг хүртсэн гэсэн байсан. За тэр бол хэлэхдээ би арьсангоор ялгарлагч биш гэж хэлснэ. Cochrane-ийн талаар ярихдаа Johnny Cochrane 20 жил бага орлоготой цөөнх бүлгүүдийн дунд ажиллаж гэмт бүлэглэл мансууруулах бодистой тэмцэж амьдарсан хүн үү? Үгүй, харин би тэгж амьдарсан. Түүний хинч буудаагүй, цохоогүй, харин намайг буудсан, цогсон. Тийм болохоор би өөрийгөө арьсангоор ялгарлагч биш гэж хэлэх хэрэгтэй хүн гэсэн байсан.
За Mark Fuhrman бол номондоо бичгтээ Cochrane маш тодорхой зорилготой байсан. Ямар ч үнээр хамаагүй үйлчлүүлэгчээ мултлах, хийн гэмтэх нь хамаагүй, хэний амьдрал сүрэх нь хамаагүй, үннийг мушгиж, бүр өгөөсгөгч хамаагүй гэсэн байсан. За тэрийг нь бол яг баталж байгаа юм шиг Cochrane-ийн хуучин эхнэр нь хэвлэлд яриа өгч зоддог байсан талаар яриад Cochrane-ыг яг үнэндээ шударга ёс, арьс өнгө чухал биш. Тэр зүгээр л бүх зүйлийг мөнгөний төлөө хийдэг хүн гэж хэлсэн байсан. За мэдээж бол энэ хэргийн талаар маш олон ном бичигдэж гарсан байдаг. За тэгсэн чинь зарим номонд бичснээр бол ингээд зарим гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан байсан. За тэдний дунд нь бүр ингээд 100 мянган долларын урьдчилгаа төлбөр аваад гэрчээр орсон хүн ч гэсэн байсан гэсэн. За түүнээс гадна шүүх шинжээч эмч нар прокурорын талд биш харин өмгөөллийн тал илүү их мөнгө амласан болохоор тэдний талд ажилласан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байсан. За энэ хэрэгт холбогдсон хүн хэрвээ OJ биш, жирийн нэг ядуу хар арьстай эрэгтэй эсвэл бүр гим зэмгүй хүн байсан бол шудраг бус шийдвэрээс мултрах боломжтой байсан уу? За энэ шүүх хурлын дараа тэгээд хар арьстай иргэдийн амьдралд нь ямар нэг эерэг өөрчлөлт гарсан уу гэж хэн нэгнээс асуух юм бол тодорхой хариулт хэлэх хүн угаасаа олдохгүй. Тэр үед ингээд баярын парад болж байгаа юм шиг бөөнөрөө цуглараад ойрлж чарлаад баярлж исэн хүмүүс яг үнэндээ ингээд маш том дайнд баг мэддэхгүй шахуу жижигхэн ялалт байгуулчаад тэрэндээ өсчээд исэн гэж хэлж болно. Тэгээ 2007 онд OJ нэг ном өөрөө гаргасан юм билээ. За тэр номныхын нэр нь болохоор I Did It буюу би хийцэн, би алцсан гэсэн тийм утгатай. Гэхдээ өөрөө тэр номоо бол бичээгүй. Ghost Writer гэж байдаг шүү дээ. Нөгөө бичсэн хүн нь тийм нууцлагдмал. За тэгсэн чинь тэр номондоо болохоор тухайн шүн болсон аллагын талаар хэрвээ гэсэн утгатай таамаглал маягийн зүйл бичсэн байсан. I гэсэн нөгөө үсгэн дотор нь жижигээр if гэд бичсэн байдаг. За тэгэхээр номны бүтэн нэр нь болохоор if I did it буюу хэрвээ би тэрийг хийсэн бол, хэрвээ би алсан бол гэсэн утгатай гэсэн үг. Тэгээ өөрөө болохоор Ron Goldman-ы гэр бүлийнхэнд өгөх 33.5 сая доллар байхгүй байсан болохоор тухайн номныхоо ашгаа тэднийд өгнө гэж бол бодсон юм шиг байлаа. За энэний талаар бол би бас дурдна. Шүүхтэр гин буруугүй гэсэн тогтоол нь гарцсан. За өөрөө ч гэсэн алаагүй гэсэн яриан дээрээ бат зогсож исэн болохоор хэрвээ би үнэхээр Никол дээр очиод алсан бол баг яаж хийх байсан? Яагаад тийм зүйл болох байсан энэ гэсэн тийм нэг нэлээд деталь ихтэй бичигдсэн байсан болохоор энэ номороо гин бурууга хүлээж байгаа юм шиг санагдахаар байсан. За угаасаа нэр хүнд нь унтсан байсан болохоор тийм зүйлийг уншсан хүмүүс ч гэсэн жигшиж хүлээж авчихсан. За тэг үндэ бол тухайн номны 400 мянга гаруй ширхэг нь шууд устгалд оруулахаар болоод сүүлдээ аргаа бараад номынх нь эрхийг Ron Goldman-ы гэрийнхэнд шилжүүлэе гэж хүртэл үтсэн юм байна. За гэхдээ тэглээгээд амжилт олоогүй. За ер нь бол OJ ном гаргаж Америкийг ахиж нэг удаа саах гэж оролцсон. OJ сүүлд нь аллагын хэрэгээр шүүхтэр ялагдсан байдаг. За яасан гэсэн чинь Ron Goldman-ы ар гэрийнхэн OJ-тэй шүүхтэлсэн. За иргэний хэрэг байсан болохоор тэнд бол арьс өнгөний асуудал, за бас мэдрэмж энтер гэхээсээ илүүтэйгээр логик нотлохоон дээр төвлөрсөн тийм шүүх хурал болсон. За шүүх түүнийг бол буруутайд тооцоод 33.5 сая долларыг хохирогчдын ар гэрт төлөх тийм шийдвэр үн гаргасан юм билээ. 1996 оны иргэний хэрэгт Cochrane OJ-ийн өмгөөлөгчөөр нь бол оролцоогүй. За тэгээ шүүгч Hiroshi Fujisaki энэ хэргийг телевизээр цацхыг бол хориглосон. За тэгээ тангарагтны шүүгчдийг тусгаарлаагүй. Мөн OJ-ийн өмгөөллийн тал Лос Анжелесийн цагдаагийн хилтэс арьс өнгөний үзэлтэй гэж мэдгэтгэхийг ч хориглосон байгаа. За тэр бол хэлэхдээ энэ хэрэг арьс өнгөний тухай биш, хүн чанарын тухай хэрэгэ гэж онцлсан байсан. За тэгэхээр хүмүүсийн хаалттай болсон шүүх хурлын талаар нэг их мэдээгүй бол өнгөрчөөсөн юм билээ. За ер нь бол яг ч шоронд суугаагүй ч гэсэн буруутай гэсэн шүүхийн дүгнэлт гарч Ron Goldman-ы ар гэрийнхэн шүүх хурал дууссаны дараа маш их баяр хөөртэй гарч ирээд телевизэхэнд яриа өгсөн байсан. За тэгээ өөр бас хэд хэдэн хүмүүсийн мэддэггүй мэдээллүүд нь юу байсан гэхээр OJ 1990 онд Chicago Bears багийн тоглолтыг үзэхдээ яг нөгөө хэргийн газараас олцсон алдартай бэлийг өмсцөн явж исэн. Тэрийг нь яг мөн гэдгийг нь бол уг нь тогтоосон юм билээ. За тэгээ бас OJ Simpson яг эрхчлөөтэй болоод шүүх танхимаас гараад гэрлүүгээ харахад нь өмгөөллийн багийнхан нь бүр эртнээс бэлдэх үүднээс гэрт нь байсан Paula гэд нөгөө шин найз эмэгтэйгийнх нь хагас нүцгэн зургнууд, за бас цагаан арьстай найзуудынх нь бүх зургуудыг нь аваад телевизийн камер орж ирэхээс өмнө хар арьстай хүмүүсийн зургаар солиод, за тэгээ ханд нь болохоор Африкийн урлагийн бүтээл, за бас тэгээ ээжийнхэн зургийг өлгцсөн байсан. Тэгээ бас нэг зүйл нь гэсэн чинь OJ-ийн өмгөөллийн багийнхан бараг л
тэр чигтээ Африкийн хэв маягтай зангиа зөөж тэр бүх нарийн деталь зүйлсийг хүртэл анхаарч хүмүүсийн дотоод ухамсарт шингээхийн тулд арьс өнгөний асуудлыг хамгийн хамааралтай зүйл юм шиг харагдуулах нь бол тэдний хувьд чухал зүйл байсан. За OJ мөрөөдлийн багийн өмгөөлөгчөддөө хамаг мөнгөө шахаж хэрэглээд дараа нь ингээд иргэний шүүхээр ороод буруутай гэдгийг тогтоогдож их хэмжээний мөнгөний асуудалд орж ерөнхийдөө бол одоо нөгөө bankruptcy буюу одоо дампуурлаа зарласан. Тэгээ хэрвээ Лос Анжелест ингээд үргэлжлүүлээд амьдрах юм бол тэтгэврийн хуримтлалаа ч гэсэн хураалгаж магадгүй байна гэж бодоод дараа нь Флорида руу нүүгээд хожим нь бол түүний одоо бүх хөрөнгийг нь хурааж авч дуудлах худалдаагаар зарсан юм билээ. За тэр дотроос түүний Heisman гэж цомыг нь өндөр үнээр буюу $255,000 зарсан ч гэсэн яг хин гэдэг хүн авсан нь бол тодорхойгүй хэвээрээ үлдсэн. За тухайн үнэт зүйлсээс олсон орлого нь Ron Goldman-ы гэр бүлд очих ёстой байсан ч гэсэн тэд бол одоо 33.5 сая $, өртөөл 1% нь одоо авсан гэдгээ өөрсдөө бол мэдгдсэн. За ингээд 2018 оны 10 дугаар сарын 3-нд нь нэг зүйл болсон байгаа. OJ ингээд алхахын гэмт хэрэгээс цагаатгагдсанаас яг ингээ 13 жилийн дараа Лас Вегаст болсон нэг үйл явдлаас болж баривчлагдсан. За яасан гэсэн чинь тэр одоо өөрийнх нь дурсгалын зүйлсийг хадгалж байсан хүнийг дээрэмтгэхэд гар бие оролцсон юм билээ. За тэгээ шүүх хурлын үеэр олонний анхаарлыг татсан нэг зүйл нь гэсэн чинь намайг ямар нэг галт зэвсэг хэрэгэлсэн гэж хинч буруутгаж байгаагүй гэсэн OJ-ийн мэдэгдэл байсан. Цагаан арьснуудаас бүрдсэн шүүхийн тангарагтнууд түүнийг хүн барьцаалсан, дээрэмдсэн, галт зэвсэгтэй бусдын орон байрлал нэвтэрсэн мөн зэвсэг ашиглаж халтсан гэх мэт олон зүйл ангаар буруутгаж исэн юм байна. За тангарагтнууд бол 13 цаг хилцсэний эцэс түүнийг гин буруутайд тооцоод за шүүхээс бол түүнд 33 жилийн ял оноосон. За тэгээ яг шоронд бол нийт 9 жил суугаад тэнцэнгээр суллагдаж 2017 онд 70 настайдаа гарч ирсэн юм байна. За ер нь бол ингээд хөгшрөөд шоронгоос гарч ирснийхэн дараа нийгэм даяараа шахуу түүнийг сөргөөр хүлээж авдаг болцсон. Бараг хинч ингээд тоохоо байсан. За тэгж явж байгаад 2023 оны 5 сард тэр бол түрүү булчирхаан хорт хавтартай гэдэг нь онцлогдоод химийн эмчилгээнд орж эхэлсэн юм байна. За тэгээд 2024 оны 4 сарын 10-нд буюу ингээд одоогоос бараг яг 1 жилийн өмнө 76 наснда өвчнөөхөө улмаас нас барсан байгаа. За тэгээд OJ Simpson-ы гэр бүлийнхэн түүний тархинд нь одоо задлан шинжилгээ хийхийг зөвшөөрөөгүй. За уг нь бол тухайн задлан шинжилгээгээр мэрэгжлийн хөл бөмбөгчдөд элбэг тохиолддог архах хэлбэрийн одоо тархины гэмтлийн шинж тэмдгийг илрүүлэх зорилготой тийм задлан байсан юм бэлээ. OJ-ийн хэрцгий төрөмгийн зан авир нь тэм төрлийн тархины гэмтэлтэй холбоотой байж магадгүй гэж бол үзчихсэн. Цогцыг нь ингээд Лас Вегаст чандарлаж одоо сүүлд оршуулсан юм байна. Ер нь ингээд чандарлана гэж бодож исэн юм бол тэгээд задлангаар оруулахгүй яасан юм болоо гэж бодсон. Нэрэл одоо Америк хөл бөмбөг тоглодог ихэнх хүмүүс одоо ингээд тархины асуудалтай болчдөг. Бас гэмт хэрэг үйлдэжсэн хүмүүс ч гэсэн нэлээх байдаг. Тэгээ бас одоо урт наслахгүй залуудаа одоо нас бардаг гэж бол их сонсч байсан. Ер нь хөл бөмбөг гэлтгүү боксийн тамирчид ч гэсэн тархины одоо рентген зураг нь энгийн хүнийхээс бол шал өөр харагддаг. За ингээд OJ Simpson-ы маш их дуулан тарьсан хэргийн ард хэдүүлээ ямартаач гарлаа. Та хэд завтаа авах юм бол энэ онд гарсан одоо нөгөө баримтат киног нь Netflix дээр нэг үзээрэй гэж зөвлөе. За YouTube болон Google дээр байршуулахыг хориглосон зургууд за бас урд нь хэний ч одоо ярьж байгаагүй зүйлүүд хөндөгдөж одоо ярих болно. Тэгээ манай сувгаар part 1-2-ыг нь бүтнээр нь сонсчоод үзэх юм бол илүү сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. За урд нь үзсэн хүмүүсийн хувьд ч гэсэн одоо ингээд бэлтгэсэн мэдээлэл сонирхолтой санагдсан байхаа гэж бол найдаж байна. Тэгээ нэрэ баримтат киноны хамгийн төгсгөл хэсэгт нэг чухал яриа гардаг. Майк Гилберт гэдэг OJ-ийн найз бас спортын эйжент байсан хүний яриа байсан. За шүүх хурал дууснаас 7 хоногийн дараа OJ Майк Гилберт хоёр болохоор тэдний Brentwood-д байдаг гэрт нь ингээд пивунга бассейных нь ойролцоо сууж авах үеэр OJ алга гарсан шөнийн талаар ярьж эхэлсэн байгаа. Тэгээд тэр орой хэрвээ Никол гартаа хутга барьсан гарч ирээгүй байсан бол амьд байх байсан гэж тэр одоо Майк Гилберт гэдэг найзтай ярьсан байсан. За энэ яриа нь бол OJ Simpson-ы хэрэг хийснээ хүлээсэн чухал яриа байсан. За Гилбертийн бодлыг ч гэсэн баталж өгсөн гэсэн. Тэгээд тэрийг сонссноос хойш бол хэд хоног унтаж таагүй ярьжсэн. За тэгэхээр өөр бусад хүн байтугай ингээд хамгийн ойрын хүмүүс нь хүртэл OJ тэр хоёрыг алсныг угаасаа мэдчихсэн гэдэг нь эндээс харагдаж байгаа. За хэргийг ингээд бүр том зургаар нь дүгнээд базаад ингээд харах юм бол голлох хүчин зүйлс нь нэгдүгээрт одоо арьс өнгөний үзэл байсан маа. За хоёрдугаарт өмгөөлөгчдийн башир арга барил за мөн тэдний ур чадвар байсан.
За 3 дугаарт нь бол цагдаа нар хар арчнуудтай ингээд тухайн үед зүг бус харьцаж исэн тийм түүх байсан. 4 дугаарт бол мэдээж хэвлэл мэдээллийн хүч байсан. 5 дугаарт нь бол тухайн цаг үед ДНХ-д хүмүүс тийм ч ихтгэлтэй бус байсан явдал. За 6 дугаарт нь хэргийн газар дээрх алдаатай ажиллагаа гэж бол харагдаж байгаамаа. За ингээд та бүхэн энэ хэрэг дээр бас юу гэж бодсон талаараа комент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай. Өнөөдрийн уурт тадармаатай хэрэгтэй хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. За энэ хүртэл нь хэрвээ та сонссон бол эрхий хурууны эможи комент хэсэгт заавал үлдээгээрэй. Подкаст платформоор хэрвээ та сонсож байгаа бол 5 одтой ревю бас өгч суугаад дэмжээрэй. Бүгдээрээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Эх 7 хоногийн хагас цаг өдөр эргэл уулзъя.